тэгээ ягаад ингэж одоо экстрим аялал гэж байна шүү дээ. Ягаад ер нь экстрим аялал руу ингээд орж анхны компани экстрим аялал байсан юм эсвэл тэг яг экстрим гэдэг үг нь бас жоохон хүндтэй байгаа. Одоо нөгөө залуучууд чинь янз бүрийн экстрим спортууд сонирхоод эхэлсэн. Тухайн үед бол бидний одоо энэ дугуйгаар аялах, ууланд алхах гэдэг ч юм бол экстрим гэдэг шүү дээ. 90-д онд одоо энэ богдуулчин одоо хов хоосон байсан шүү дээ. 98-аас он богдуулаар бид нар цэцэг өмнө рүү явах нь цэцэг үний зам ам чинь бүдэг. Бараг цэцэг хүн орохдоо төөрдөг гэсэн баг хүмүүс чинь. Тэгэхээр ч тэр чинь экстрим биш нэрлэхээс ч өөр аргагүй. Тэгээд би өөртөө цэцэг үний аялалд нэг өдрийн аялалд явдаг баг. Гэхдээ замаа 2 хүмүүс маань их гайгүй айтайхан хүмүүс байх юм бол цэцэг үнийхээ яг оргил дээр хүргэн гайтай нэг тиймэрхүү байх юм бол нааталт нь одоо мачиртаас 2-3 наати 2-3 хаттай энэ бол цэцэг хүн шүү гэж хэлээ буцдаг байл. Тэгэхдээ типний зам типний биш зам гэдээ бас байна. Ингээд тэр чинь хад мад руу оруулаад жоох ядрааж байгаад үйлчлэгээ үзүүлчих. Би өөрөө типтэй боо тэр үед чинь өдрийн аяллахын үнэ баг $20, тип нь баг $20 тийм байсан болохоор типний зам руу орох бас их тийм сонирхолтой. Мөнгө амьдрал тосгон байсан юм чи тийм мөнгө төгрөгөөс олдох чанга үед байсан шүү дээ. Тухайд ер нь яг гоцоо ямар ч уулч төрж байсан Монгол 90-ад оны шүү дээ. Японууд юм уу эсвэл Европууд юм уу? Ер нь бол аль аль нь байсан. Гэхдээ ингэж хард юм аа. Монголч нөгөө яг дөнгөж нээгдэжсэн улс учраас тэр үед бол яг цэвэр аялагч нар тийм одоо нөгөө одоо explorer гэж яриад байдаг шүү дээ. Тэр нөхдөө тэр английн хүмүүс олдоо ирдэг байсан юм шиг. Ягаад гэвэл одоо тухайн үед чинь тэр их хүнд нөхцөл тийм тэгээд дээрээс нь Монголын аялал маш хүндтэй байсан шүү дээ. Одоогийн компаниуд бол би аялал жуулчлалаас олдог орлогын 20-30% маржин хийж чаддаг юм уу ба. Тэр үед бол 2-3 нуглаал тэгэл компаниуд хийдэг байсан учраас тухайн үеийн одоо анхны анхдагч хэдэн компаниуд бол хөл дээрээ зогсох тийм бат цортой байсан. Тэгээд илжүүлэлтийн бизнесийн тэр компаниуд маань бас нэлээд сайн төгөөж одоо хүмүүс ашигтай бизнес юм байна гэдэг ойлголтыг хүмүүс яг бүргэж чадаад компаниудын тоо их олон болгоход нөлөөлсөн. Одоо тухайд сурчлага яаж хийдэг гэсэн, яаж дуушиг татсан. Одоо яг бид интернет, сошиал тэгэл юу гэдэг телевиз дээр олонсын мэдээгээр цацдаг ч юм уу. Тэг яг аялал жуулчлалын сурчлага за би ч яг тэр маркетинг сурчлага талд нь хүрч чадахгүйсэн юм аа. Би ч нөгөө логистик тал дээр нь голтой ажилладаг. Манай захирал ерөнхийдөө тэр сурчлагаа голтой юм. Гэхдээ нэг вебтэй тэр веб нь одоо хүн уншдаг юм уу ч юм сайн мэддэг. Ямарсан мэйл ирдэг. Тэгэхэд захидал одоо шууд нэг захидлууд ирдэг гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө сэтгүүл дээр голтой реклама тавиулдаг. Баримт кино дээр бас байдаг гэсэн. Баримт кино зөвхөн байсан. Тэгээ нөгөө Lonely Planet-ийн нэг 2 аялагчийн зөвхөн бичдэг. Тэрийг бас хүмүүс зөвхөн үздэг гэсэн. Гэхдээ ер нь бол тодорхой хэмжээнд бас нөлөөлж ирсэн. Манай компани ч бид нар нэг говьд нэг ирвсний тухай аялал хийжсэн Америкуудтай, Америкийн багамжуулалттай. Тэр чинь нөгөө 2 өндөр сүлдэгч 2001 он бол 2001 он багтай. Дэлхийн удалдааны байгуул. Бид нар яг тэгэхэд яг Америкийн жуулчдтай говьд ирвсний аялал хийжсэн. Ирвс хайгаад. Тэр аялал маань хожим нөгөө одоо Аз намхан талаа ПАТА гэж байдагтай аялал жуулчдын холбооны алтан навчгийн шагналыг авч ирсэн. Гэхдээ тэр аяллаа хамгийн сонирхолтой нь тэр аялал дээр үргэлж бид нар нэг ч ирвс олж хараагүй. Ганц хоёрхан бомба үзсэн, нэг хоёр сэгэн дээр очсон. Тэгээд одоо мөнгө цаг гэдэг одоо энэ Монголын бас нэр урдаа өрдөг ирвс судлаач нэг залуу байна. Манерл зохицуулсан баг тэр. Одоо энэ нэг оосон шараа энэ бол бомба ирвс байж байгаа. Энийг одоо ирвс ч одоо нөгөө баашээсээ нуудаг тийм хэвчтэй. Тэгээ энэ бол бомба байна. Энийг бол ирвс хийсэн. Бид нар бол яг юу болоод байгааг нэг сайн ойлгохгүй яваад байна шүү дээ. Ирвсийн олдоо улаан харж байгаа. Тэгсээр нэг хамгийн гол нь тэр PR тэр нөлөөлөл бичиж одоо тэр олон сайн хүргэж чадах юм бол шагнал мөн л болсон. Бичдэг байсан юм шиг. Тэгээд тэр партигийн шагналыг бол авч ирсэн. Алтан навч гэдэг. Та яг яагаад хизэнээс одоо за аялжуулсан компанид орчлоо. Тэгээд за ер нь яг энэ салбараар би явах хэрэгтэй юм байна гэдэг юм хизээ мэдэрсэн ер нь яагаад тэгж бодсон. Эсвэл шууд ороод ер нь болохоор юм байна. Цаашдаа энэгээр явъя гэж бодсон юм уу? Эсвэл
магадгүй 2 жилийн дараа 3 жилийн дараа за ерөөсөө л энэ салбараар явах хэрэгтэй юм гэж ойлгосон. Би чинь намайг одоо Harvard Expeditions 3 жил ажилласан. Гэхдээ бол би нэг юм ойлгосон. Одоо маш бага одоо хүчээр их юм хийж болдсон байна гэдгийг ойлгосон. Тэрний дараа би намайг Tours гэдэг компани дахиад 3 жил ажилласан. Тэнд бол Германы компани л да. Тэнд бол олонний хүчээр жижиг ажлыг хийж болд юм байна, том ажлыг хийж болд юм байна гэдгийг ойлгосон. Яг анх бол манай би намаас ороод бас энэ IT production manager болоод тэгээ бас ганц нэг дугуй айд мэйлд явдаг гэсэн. Тэгэхдээ л ерөнхийдөө за ер нь бол энэ цааш тал миний явах тал гэдгийг ойлгосон. Тэгээд олон одоо 99-с 2002 оны хооронд бол нэлээд олон газруудаар явж байгаа. Судалгааны айлууд байдаг тэрийг болдог гэдэг гэсэн. Тэгээд тэр маань одоо нөлөөлөд за өөрөө ч гэсэн компани байгуулад энэ дээр ингээд ажлыг дааж бодсон. Тэгээд ер нь за одоо ингээд шийдчихлээ. Тэгээд ер нь өөрийгөө одоо яаж бэлдэж гэсэн одоо юу гэдэг. За би хилээ илүү сайжруулах хэрэгтэй байна. Энэ чадварыг илүү дахиад сурах хэрэгтэй байна гэдэг дээр өөрийгөө яаж хөгжүүлж байгаа, яаж одоо юунд илүү цаг зарцуулж байгаа. За тийм мэдээж одоо хэлгүй бол явахгүй гэдгийг ойлгоод бол амброод бол нэлээд удаан суусан тийм. Тэр бол үнэ амброод ч жоохон хүмүүс дээрж пиам явууд тэгжээж хэл явахгүй бас яг ном үзээд бас сурахгүй хэцүү тий. Тэгээ яг амброод бас жоохон яасан би ч бас нэг 2002 онд байгаа. Марафон өсөлийн марафон бүртэн очиж үүсээ өдрийн 100 км. Тэрэнд үгээд бас тэр чинь нэг 65-нд амьдарч орсноос 10-т орж ирсэн. Замаа ямарсан замаа дуусгав. Тэгээд ер нь яхтай тэгээд одоо янз бүрийн чадварууд байна шүү дээ. Говьны одоо би өөрөө хийсэн шүү дээ. Зэргийн сургууль төгссөн болохоор надад бол би бэлтрийн одооологдоод байх юм байхгүй байсан. Тийм учраас би ямар ч гэсэн тухайн айлын гайд хийж чадах юм байна. Уулын айлын гайд хийж чадах юм байна гэдэг ойлгосон. Гэхдээ нэг айлын гайдыг хийчихсэн би одоо бодохоор айгаад идэв. Усан одоо рафтингийн гайд нэг зуны турш хийсэн. Тэр бол амар би ч өөрөө ус сэлбүү юм. Тэгээ хамгийн гол нь рафтингийн гайд би нэг бүтэн зунжанга хийсэн айгууд одоо бол хүн сонсоход амар одоо ч би уснаас айдаг байхгүй. Би чинь дуулгалт нэг живсэн. Тэрнээс хойш бүр айцсан. Тийм одоо ус руу ер нь бантаа ус руу ч нэг орохгүй шүү дээ. Их уснаас бол ай. Тэгээд яг тэр гайдыг харин нэг зуны турш хийсэн дээр байх. Яг шаардж байгаа байсан юм шиг. Амар тийм. Би сая яг энэ зургийг хараа бодож байлаа л зүгээр. Одоо энэ ч хэдэн он зураг юм бэ? Яг баригдаж байгаа юм шиг тийм. Та өөрөө дарсан уу? Тэгээд жуулчтай л явж байгаа энэ зураг баг та. Энэ одоо хэдэн он. Энэ 6 он тийм. Энэ баригдаг үлээсэн. Тэгээд яг энийг харсан чи бодлоо тухайд яг үзмэр ямар байсан бэ? Жуулчч яг юу үздэг байсан бэ? Зүгээр л ерөөсөө байгаль үзэг бил. Нүрэлж авах гэдэг юм ч одоо тэгээ хомс шүү дээ. Байгалийн түүхийн музейгээ үзсэн, үндэсний түүхийн музейгээ үзсэн. Зайсан гараад богдхааны музей үзчих. За хотод бол үзүүлээд байх юм тэгэл болчихж байгаа. Хөдөө гараад бол нэг айлд орж байгаа юм. Ер нь тэгээд яг хуу би ч юм болохоор яг ингэж нэг тийм калчер талын гайд биш болохоор бас тэрийг их сайн ойлгодгүйсэн. Миний яг явж байгаа айдлууд ч юм болохоор юу шүү дээ. Явгаа айдлал, дугаа айдлал тэгээд анх бол би өөрөө боддог гэсэн энэ хүмүүс одоо тэр их мөнгө төлчөөд энэ өснөө ээж алах гэж ирдэг юм. Юус ойлгодгүйсэн. Одооноос өөрөө тэрийг гэж ойлгодог. Тэрнээс биш яг өмнөдөө бол тэрийг ойлгодгүйсэн. Яг одоо энэ машин дээргээр яваад энэ гой газар авраа байж хаад энэ дотоо ирж юугаа ч гэдэг. Яг тэгж боддог гэсэн. Одоо бол яг бас тэгээд жоо дуршдагцсан юм энэ жоо ойлгодог болоод жолцоод тэр хүмүүсийг ойлгож байна. Жуулч чинь тэгдэж шүү дээ. Одоо юу гэдэг юм? Одоо та нар л мэйл хийсэн тий. За ийм үзмээр юм гэдэг. Тэрэн дээр одоо юу гэдэг юм? Таны хувьд яг дагуулд явж байсан аяллаас одоо хамгийн ийм сонин ийм хүсэл тавьсан жуулч гэдэг юм уу? Одоо би ийм юм хийж үзмээр юм гэсэн тийм тохиолдол гарч ирсэн. Мартагдгүй. Ер нь их тийм сонин хүсэл байсан даа ч юм уу? Сонин аял байсан даа гэдэг. За яг тийм жоохон тийм сонин аялууд би одоо 2000 оны дондор энэ компани байгуулсан үед шүү дээ. Манай тэр нөгөө алмас хайж орж ирсэн тий. Алмас. Тэгээ бид нар бол нэлээ бас судалгаа хийгээд би нэрийг нэлээд яг аль орны жуулч юм гэсэн. Америкээс. Тэгээд алмас чин бүр сүүлдээ тэр нөгөө алмасын жоохон судалгаа хийгээд жоохон ном уншиж явцсан чинь
нөгөө энэ телевиз SB телевиз ишиг удирдлагыг сэтгүүлж байсан. Тэр телевиз дээр нэг өдөр дуудаад алмасны тухай нэвтрүүлэг хийж 100-ны дайлагдчихгүй нууцад гэ тэрэнд ороод алмас яриад салбараараа нууцсан. Тэгээд нөгөө нэг бааз маас янз бүрийн юм очихоор чийч алмас олсон уу. Олоо бүртээ. Тэр аялал мантагт хамгийн гол нь тэгж баахан содлуулж алга болцсон. Бидний дараагийн бас нэг сонирхолтой аялал болохоор говийн олгоо орхоо энэ нөгөө Porsche чехүүд нэг юм дээр баахан бичээ хийсэн. Тэрийг бас хайхтаа бас яваагүй л дээ. Яг баахан судлаа мэдлээ. Олгоо орхоо судалж үзсэн, алмас судалж үзсэн. Янз бүрийн юм судалж ирсэн. Бид яг энэ аялал жуулчдын хэдэр чинь компаниуд яг тийм төлөвлөсөн байгаа юм шиг. Юу л орж ирэн бүгдийг хийх гэж үздэг байсан. Одоо бол манайхад руу олгоо орох алмас бичгээ болчихсон шүү дээ. Энэ угаасаа өөр чиглэлийн компани гэдэг болсон. Тэгээ одоо бол ядчил алмас харихад явахгүй гэдэг. Алмас гэхдээ мэдгүй одоо хүмүүс одоо л хайгаад байхыг бод байдаг юм шиг. Байдаг бах тий. Чи юу гэж боддог? Би бол итгэдэг юм. Яг бас байж болох юм тий. Одоо энэ зургийн дээрээс хүмүүс юм болцоо мороор хэлсэн. Яг би зүгээр яг Берлинд байж бодож байхгүй. Жуулчид ингээд монголчууд наадам болж байгаа байхгүй Берлинд. Тэгээд нэг гадны жуулч ирээд монгол залуутай байрлалтай зүгээр яг санаанд унгацсан ч мөрийг мулталцсан. Тэгээд морийн аялал ер нь ингээд яг бид нар нөгөө өөрсдөө онцлог ангууд монгол хүн юмыг үзүүлэн гоё морин бол гоё тэгтэл нэг амьдралтаа морин үзээгүй хүн байдаг. Амьдралтаа бүх байрлалд үзээгүй хүн байдаг тийм. Тэгэхээр тиймэрхүү рискүүд хэрэг гардаг юм. Ялангуяа ээлжих юм болж байгаа. Аюулгүй байдлыг яаж яг бидний хувьд ингийн юм шиг багт яг тусанд байдаг. За магадгүй багтаа нэг жоохон морин хөтэй гадаа яваад өмнөд үзсэн. Огт морин үзээгүй бараг зарим хүмүүс харж байгаа хүч. За хараагүй хүмүүс цөөх юм ахт унж байгаа хүмүүс зүүн дээр л байна. Тэгэхээр ер нь иймэрхүү ингийн юм шиг мөртлөө аюулгүй байдлыг яаж хангаж байна? Ер нь бол аюул өөрөө яг аюулгүй байдал номер 1 баг. Ер нь бол компаниудын чадамжийг ч гэсэн яг тэр аюулгүй байдал одоо Ословарын үед дээр яг яаж ажиллаж байгаагаас хамаарч үнэлдэв бил. Тэрнээс биш одоо хинч сайхан аюул хийгээд явж чаддаг. Хинч хүмүүсийг дагуулад ингээд гоё ашгруулад яваад аваа яваад чадах байхгүй. Хамгийн гол нь яг тэр осол аваар болсон үед хэрхэн явсаж хэрхэн одоо мэрэгжлийн ажиллаж байгаа гэдгээр үнэлдэв бил. Тэрийг бас ер нь тийм учраас аюулгүй байдал дээр анхаарах номер 1 дээр аюулгүй байдлын төлөвлөгөөтэй ч байна. Яг энэ морин аюул бол Монголын бас нэг тийм сонгодог. Тэгээ монголчууд одоо 2002 он 4 оноос өмнө бол Монголд хийжсэн хамгийн одоо явдалтай аюулуудын нэг л морин аюул шүү дээ. Би одоо энэ хотод ингээд нэг морин аюулд явсан мэт тэгээд 90 онд Австралийн жуулчин хөтлөөд явж байсан байхгүй. Тэгээд хөтлөж явж байгаа нэг жоохон цогсоо. Тэгээд цогод нэг жоохон иргэн дээгүүр хариасан. Харингууд нөгөө ойцсон юм л да. Бид явахдаа жоохон цаашаа явж. Тэгээд нөгөө хүнээ унтсныг хараад буцаад ирэхгүй. Буцаж ирэнгүүтээ би нөгөөтгийг айгүй шоолж инээсэн. Тэгсэн чинь нөгөө хүн маань говдоод ойлаа. Тэгвэл надад болохоор тэр чинь зүгээр л тэр мориноос унцсан биднэрт бол паник болдог байхгүй. Хөвчлөлтэй шүү дээ мориноос хүн. Тэрнээс биш тэрэнд одоо тэгсэн чинь тэр нөгөө би нэвтрүүлэг үзчихсэн Жанцнаар байгаа нөгөө мантахад цаатны киноны зураг авалтан тэр. Одоо цэргүүд ингээ байлдаж байгаа юм л да. Тэгээ Монгол цэргүүдийг өгчгээр нөгөө өгсөн үчиг борноос унах хэрэгтэй шүү. Тэгсэн чинь монголчуудыг ерөөс унгаж чаддаггүй юм. Ерөөс монголчууд ундаггүй. Тэр нь тэгэхээр цосонд нь байдаг. Энэ гадныхныг болохоор яаж борон дээр нь тогтоох вэ гэж боддог. Яг л тиймэрхүү юм болсон байна. Нөгөө нөхөр очоо унтсан. Тэр чинь бол миний хувьд бол тийм нийттэй зүйл байна. Гэтэл би тэр жуулчныг болохоор би тэр жуулчныг шоолж баг тийм дормжсэн хэрэг. Тэр манай захирал дээр бомб үүдэл бас намайг бол бас өөргөн шоглож л байсан. Би тэр хэвтэ дараа нь пошор хийж өгч харгалж ирсэн. Тэ. Пошор гэхээс хоолны нэг асуудал ярьдчихлаа бас л адилхан. Бид нар ч ялаа гадаж аялахад тэгэл бас л хоолны асуудал тийм. Тэгэхээр тэрэн дээр ер нь Монгол бид нар яаж хэвчүүлэх аяллаа зохион байгуулалтын дээр одоо сүүлийн үед бол харьцангуй гайгүй болсон юм шиг байна шүү дээ. За яг ямар хоол идмээр одоо жишээ нь цагаан хоолт нүү гэдэг бүх юм мэдээлэл аваад тэр хүндээ зориулаад ингээд үйлчлдэг. За тухайн үед бол одоо жишээ нь тиймэрхүү асуудлууд яаж юм.
Гэхдээ манайх ч бас нөгөө мэрэгчдийн компани тэр 10 орчны эдийн хоёр мэрэгчдийн бус хүн ажиллаад байгаа ч гэсэн хоёулаа одоо гадаад ертөнцид бол мэрэгчдийн гэж хоёр нэг ойлголоо шүү дээ. Одоо яг тухайн үед бол эхэндээ ойлгуулах нь яасан тэр үедээ манай компани ч өөрөө нь болохоор сайн хоол гэдэг өөрөө лоцон дотор тийм юм байсан. Тэгэхээр бас тогооч авч яж болно. Би ч болохоор хоол хүнсийг болохоор яг гэртээ бас Монгол хоолоо мэднэ. Цэргийн сургууль айрмаар дамжихтаа бол бас айрмын бас олны хоолыг бас сайн мэднэ. Тэгээд аялал жуулчлалын хоол бол арай өөр юм билээ. Би гарч ирээд тэр компанид ажиллаж байхдаа энэ Баянголын тогооч нар энэ тентгийн одоо хоол идэх ресторануудын тогооч нарыг цуглуулад инкетин багч бүглүүлээд тэднэртэй бас нөгөө менежер нь явж байгаа хоол молны тухай ярих шүү дээ. Одоо ийм байх хэрэгтэй басна гэж авчлаа. Тухайн үед бол яг тэр менежерүүд нь шоолдог байсан байна. Энэ одоо яг хоол юугаа мэдчихэд бид нар заагаад байгаа. Тэгэхээр тэгээд ер нь бол бас тэр чинь янз бүрийн одоогийн шиг интернетээс хоол молны тухай мэдээлэл авч чаддгүй байсан. Гэтэл айгуу тэр олон тогооч нарыг болоо цуглуулж чадсан. Тэгээд хоолны өдөр бол нэг тийм гомдол гаргаж байгаагүй. Ер нь манай Монголын аялал жуулчлалын хоол яг хоолны тал дээр бол маш сайн гэж харагдав. Яг тэгвэл яг энэ компаниуд явуулж штэ тий. Яг тэр жуулчлалын хүсэж байгаа хоолыг гаргаж чаддаг. Одоо энэ манай бордын холбооны залуучууд надад нэг тийм хөгжилтэй ярьчихсан. Бид нэг Америк нөхөр аваад явсан. Тэгсэн нөгөөд цагаан хоолтой. Тэгээ яасан чинь нэг гуанзанд ороод цагаан танаа цагаан хоол байгаа гэсэн чинь цагаан хоол гэдэг чинь одоо яг юу гэсэн үг вэ? Мах байхгүй хоол гэсэн. Наадныгаа махыг дөгөөд авчиж штэ. Тэгээ цагаан хоол болох юм байна штэ. За энэ хүн чинь одоо өөр юу гэдэг чинь дахиад идэх үү гэсэн. Манай тэгсэн чинь нөгөө хүн гэсэн. Энэ монголчуудын үед чинь дахиад цагаан хоол юм байна штэ гэж хэлсэн. Тэгэхээр чинь тийм айгүй хэцүү. Одоо бид нар ч гэсэн гадагшаа явахдаа хамгийн нийт дэргүүнд очирдог зүйл чинь хоол штэ тий. Анх бол би нэг хятадд очиод яг идэж уух юм бас олох төвхтэй л байсан. Нэртэйгээ зуг явж байгаа бид хоёр чинь юу яаж байгаа юм. Нэг хил ойлголцохгүй болохоор бас тэгээд янз бүрийн зураг мураг зураад амтан итүүд битэд үзүүлж хоолоо олж иддэг тийм үед байсан. Тэгэхээр гадагшаа явж аялахын нэм чухал юм болохоор тэр тухайн улс үндэстэн яг юу иддэг юм бас сайн судалж явах бас өөрийнхөө идэж уух юм бас олоод идэх явчих боломжтой. Ер нь 100 хүн даазар аялах бас хэцүү те. Хоолн дээр Европчиг бол гайгүй Орос Европч хоол бол нэг тиймэрхүү бодолтой байдаг. Нутгийн иргэдээс одоо тухайн нутгийн иргэд жуулчлалд хандхад өнөөдөр жуулчлалд хандхад хэр ялгаа гарсан. Тэгээ нэлээд ялгаа гарсан хөө тэр бол боломжтой. Тухайн үед бараг өнөөдөр ямар болоо амар том ялгаа гарсан. Одоо анх ч бид нар ингээл жуулчд аваад явдаг байхгүй. Дугуйтай явна, морьтой явна, тэгээд явган ч явна. Айлаар орохоор энэ Орос хаанаас ирсэн юм бэ гэж асуудаг байсан. Тэгэхээр Америк гэж хэлнэ. Энэ Америк Орос чинь тэгээд хаанахих юм бэ? Дандаа ерөөсөө Орос л гэдэг ойлголт толгойд нь шар хүн аргуул би хүн Орос баг. Америкч вэ, Канадч вэ бүгдийг нь Орос гэж харна. Тэр тийм ойлголттой байсан ард түмч одоо Америк, Канад ингээд бүр одоо янз бүрийн том улс төр яриад байхыг бодлоо. Амар ойлголцтой. Зөрүү бол амар том гарсан. Тэгээд маш их цочлогдгой байсан да. Зүгээр ингээл савлаад аваад яв гэдэг байсан шүү дээ. Юу ч хамаагүй хонь гаргаж өгдөг байсан гэж бод. Одоо бол яг тийм жуулч өгчсөн газар хонь гаргаж өгөхгүй. Гэхдээ зочдынхаа зам яг нэг цай маяг борч морцг нь бол байж л байгаа. Гэтэ тийм хонь мөн гаргаж их хэмжээний бол байхгүй болсон. Бүр жуулчдын нэг аялалчаад бас ингэ хоног онгороо төлөвлөлтөө явна шүү. Тэг чи бүр хонуулаад тэгээд маргааш за тэрийг жоохон газрыг чинь бид нар мориор төхүүлээд өгчий гэдэг төгсөв. За уг нь явгаа аялаад ирэх гэдэг хүмүүсээ тэр хүмүүс ойлгохгүй морь болох. Тэр чинь тэдний нүдэнд бол зовлон туулж яваа хүмүүс. Энд чи одоо өдөржингөө тэр алхаа халуунаар маар ядаа шамалтаа газар алхаад яваад байна. Тэр ард түмэн тийм гоё ойлгохгүй байсан. Одоо тэр хүнийг тусалчих гээд байгаа. Тэгэхээр нөгөө хүн алхах гэдэг манер бол морь унуулаад дараагийнхын цаг дээр гял саяж. Гэхдээ яг бид нар бас нэг отхон тэнгэрт аялж байхдаа бас нэг айл тонжоос юм. Тэгээд юу яа хоноод тэгээд нэг хонь мань гаргуулаад ямаа гаргаж өгч. Тэгээд нэг янз бүрийн бас авторын юм чөлөөтэй гарна шүү дээ тэр чинь. Тэгээд жуулчдаараа нийтэд бас найрлал хонжил байлаа.
Энэ одоо хэдэн оны зураг юм? Саяхных юм шиг тийм. Аппарат гарсан үеийн зураг нөө гэж. Чад тий 2008 оны зураг. Юу 10 оны зураг ч 12 3 оны зураг хаа тий. 14 он. Бидний тэр ихний үед ч нэм аппарат байдгүйсэн шүү дээ. Бид нар ч ховц зэрэглэлийн үед хүртэл хэцүү байлаа шүү дээ. Тэр чинь ингээд явгаа хэлний гайд болохын тулд чинь би ч яг нэг азар айран байсан болохоор цэрэг өвцтэй. Тэгээд яг наранд тулаас нэг юм хож дээр үе нэг Израиль готлгээд айрныхаа хүмүүсэд идэг шүү дээ. Нэг тийм нэг готл аваад тэгээд энэ тэрэлжийн явгаа хэллүүдэд явдаг байсан. Тэгээд яг ингээд нойтон явхаар нөгөөд чинь ингээд өнгө өгнө. Орой готлоо тайлахаар ингээд цэвэр хөлбөлтэй гарч ирсэн. Гоё. Тэгээд яг бас жуулчдаас жуулч чинь тэгэд бол ингээд жуулчдыг харахаар ингээд нүүр мөрөндөө юм нялаа. Цагаан царай мариатай яв. Ер нь бол цаадуулч дансаг байсан. Бид нар бол одоо энд яг юу хэрэглээд байгаа яагаад гэвэл ерөөсөө ойлголтгүй байсан байдаг. Тэ? Нарны тос гэдэг юмыг хэрэглэж мэддэггүй л байсан. Одоо бол нарны тосгүй явж байгаа өмнө бараг тэнийг харагдах гэдэг байсан. Тэгэхээр бол энэ хооронд айгүй том өвсөлт гарсан. Яг аялын хувьц хэрэглээрсэн аялын техник хэрэгслээд бас ярил. Одоо чинь хүмүүс ингээ майхан би нэг юу сонсч ирсэн аахгүй юу? Найз ярив. Аялж явна гэдэг бараг костюм бижагтайгаа явсан гэдэг. Анх удаа явж байгаа. Тэгээ над дээр бас тохиолцсон. Бид ах нартайгаа зөв бурхан алтай байна. Анх удаа явж байгаа. Тэгээд бараг тэрэлд орж байгаа юм шиг хувцлаж тэгээд ямар ч юм бэлтгэлгүй байсан. Тэгэхээр одоо зүгээр залуучууд одоо яг хүмүүс ер нь бол харцангай аялдаг болчихлоо. Гэтэ мас нийгэм зарим хүмүүс маань ер нь яг мэдэхгүй байх шиг байна л да. Аялдаг хүмүүс л одоо яг л костюмд явах нь хайшин. Гэтэ ер нь бараг тэрэлд явж байгаа юм шиг хувцтай. Тэгээд ингээ уул хатанд явах гэдэг явж идэг. Тэгэхээр тэр хүмүүс юу гэж зөвлөхөр вэ? Гэхдээ яг одоо ингээд аяллаа хувьц хэрэглэх тухай ойлголт авахын тулд хасалтан санд энэ нөгөө нэг баруун ширэд тий ийшээгээд нэг яваад үзэх хэрэгтэй шүү. Тэн дээр бол бас хөвгчлөлтэй зураглалууд харагддаг шүү дээ. Гоё өндөр өсгөттэй готлоо тэгэл хилтэй л тий хашгиралдаа хэлтэрж очоод тэр нь бол зугаал байгаа даа шиг байна. Яг бол бас яг одоо яг аялал дээр бол тийм хувьц хэрэглэл мэдээж өмсөхгүй. Мэдээж ууланд аялах гэж төрөөрийн гэсэн хувьц хэрэглэлүүдийг шаардж яадаг юм. Одоо жишээ дугуй бол одоо салхины эсрэг тэмцдэг аяллаа төрөл учраас бие бариу тийм хувьц хэрэглэлүүдийг өмсдөг. Тэгэхэд дээлмсээ явж иж болохгүй. Одоо уулын аялал бол мэдээж цагаагаар маш тийм хувьсамтгай нөхцөлдөд явж идэг учраас хувьц хэрэглэлийн бол бас нэлээд сайн бодож нэг заавал тэр одоо нөгөө үйлдвэрлэлийнх нь ориг зүйлийг үнэтэй зүйлүүдийг авч өмсөх бол таашгүй шаардлагатай. Яг асуу гэж бодож байсан. Манайхан ч одоо шууд л тийм энэ тэр брендийн одоо брендийн дуртай шиг одоо тэр брендийн тэр мөдө тэрийг л авчвал яг одоо юу болох гээд байна гэдээ ойлгоод идэв шүү дээ. Тийм. Ер нь гэхдээ яг бас нөгөө нэг энэ яг одоо тэр уул хатанд явж байгаа одоо тэр гол төлөөлөл болсон хүмүүсээ бас жоо ажиглаа хараад идэв юм л дээ. Тэр хүмүүс нь өөрсдөө бас их брэнд хөгөөд байна. Тэгээд тэр брендийг хөөгөөд тэр брендийг бас сурталчлаад байгаа болохоор хүмүүсээс харахгүй тэгдэг гэж байна. Ер нь яг хувьц сэргэлдээ нөгөө нэг яарлагын дээр одоо шаардлагуудыг бичсэн байдаг шүү дээ. Одоо ус нэвтрүүлэхгүй, усны хамгаалалт нь 5,000, 10,000, 15,000 гэж байж байгаа. Тэр зүйлүүдэд мэдээллүүдээ сайн уншиж харж байгаа. Тэрнээс биш заавал үнэтэй брендийг одоо брэнд тэгэхээр нэг нэр наачгаар л тэр чинь 100,000, 200,000 нэмэгдчихэд байгаа. Тэрнээс биш яг тэр зүгээр шаардлагын хувьц зэрэг адилхан материалтай хинийч мэдгүй брендийн хувьд байж болно шүү дээ. Тэрийг юм л өмсөл хамгийн гол нь өөртөө л тухтайлах хэрэгтэй. Хуурай тэ одоо жоо хөдрөөд зогсоход бурдан хатдаг ч юм уу. Тэр нь байхгүй бол зүгээр одоо 1000 тэмдэгтэй хувьц зэрэг заавал өмсөх шаардлагагүй л дээ. Одоо дугуй аялыг тав дээр дугуй аялыг ер нь хизээнээс хийж эхлэв та. Одоо ер нь яг энэ аялыг гайдаар явж эхлэв эсвэл одоо шууд өөрсдөө тав хүн одоо компани байгуулад тэгээд ийм аялыг компанидэрээ хийя гэдэг л үеийг гарч эхлэв. Яг 99 оноос энэ яг тэр Австралийн компанид ороод тэгээд манай захирал өөрөө дугуй унахтартай байсан. Тэгээд дугуй аялал хийж эхэлсэн. Гэхдээ нэг гоё юм байдیں۔ Бид нар нөгөө дугуйгаа тээвэрлж явахын тулд дугуйны ачаа хийх хэрэгтэй болсон. Тэгээд ачаа хийхээс өмнө бид нар ч одоо Diamondback гэдэг Японы нэг тийм дугуй байдаг. Тэр дугуйнуудыг ингээд жарисны артал чиргүүл дээр ингээд холбож очиад
уяагаар олсоор хүлээд явуулчих. Тэгсэн чинь нөгөөд чинь эдэн дугуйнуудын бүгдийг холгоод ингээд аимшиг болгоод авчирч байгаа. Тэгэнгүүт тэрний дараагаар бид нар дугуйны ачаа хий. Тэгээд ер нь одоо тэр ачаа бол нэг Монголын аялал дугуйны аялал хийдэг бүх компаниуд тэр ачааг хэрэглэж байгаа. Одоо яг тэр цагаар. Тэр бид нар тухайд дахилж илаа тэр интернет байгаагүй шүү. Тэгэхээр яг өөрсдийнхөө инженерийн сэтгэлгээгээр хийсэн тийм ачаа байдаг. Гэхдээ тэр ачаа одоо болт байж байгаа. Одоо энэ гаднаас ирж байгаа жуулчд өөрсдөө дугуйтай ирд юм уу? Эсвэл та нар эндээс дугуйг нь одоо бэлдсэн байж тийм ээ? Яа гэм эсвэл онцлог янз янз үү? Тий яг хоо янз янз. Ер нь бол чинь манай компани бол дугуй манай дугуйгаар ханддаг. Ер нь их компаниуд дугуйгаар хангаж байгаа. Ер нь яг дугуйгаар аялахын тулд өөрийнхөө дугуйг аваа явах бас хэцүү шүү дээ. Онгоц монгоцонд ачаар хоцордог. Тэгээд янз бүрийн асуудал үүсч байгаа учраас жуулчд бол аль болох түрээсийн дугуйнууд явуулчихсан байдаг. Бараг л тэрнч бараг амар байдаг юм шиг. Бол дугуйч дор хаяж нэг 20 ил байгаа шүү дээ. Илүү ачааны мөнгө төгрөг гэдэг л бас яг өндөрлөлттэй байдаг. Ялангуяа одоо манайх шиг Монгол руу бол одоо шууд ирж байгаа нислэг одоо Америкээс шууд ирж чадахгүй шүү дээ тийм. Канадаас шууд ирж чадахгүй, Европын орнуудаас ч гэсэн шууд нисээд ирэх боломж байдаг учраас ачаа зандаа их гээгддэг. Дугуй мууг алга болдог тийм юм байдаг учраас бас энэ дээр дугуйгаа аваад явчих тийм сонирхол их байдаг. Одоо танай компани жишээ нь зохион байгуулж байгаа аялал нийтдээ өнө хэд хоногийн дугуй аяллаа. Жишээ нь маршрут нь бас хаагур байна. Тэгээд одоо анзаараад би зурган дээрээс харж байлаа. Болцоо Европод барууныхан багш хүн Азууд ер хэрэг дугуй аялал хийж байна. Тэр хүмүүсийн за Азууд дугуй аялал хийж байгаа маршрут за Европод Америкууд ч эсвэл барууных хийж байгаа дугуй аялал маршрут жоохон өөр өөр туулах зайн хувьд ч гэдэг юм уу эсвэл үг гэх өөр Аз ч юм бол их тийм сонин. Бид нар бол яг анхандаа Европын жуулчдад зориулсан. Одоо яг манай дугуй аяллаа маршрут бол яг тийм Европын жуулчдад зориулсан дугуй аяллаа маршрутууд байдаг. Яг Аз тал дээр бол бид нар хөтөлбөрийн Зүүн Азийн зах зээлийг Гонконг, Сингапур, Тайван гэх тийм орны дугуйчдад сүүлийн 3-4 жил авч байгаа. Яг маш том ялгаа гэдэг юм. Бие бэлтрийн хувьд ч гэсэн, туулах зай хувьд ч гэсэн. Европчууд бол яг бас ясны дугуйчд шүү дээ. Одоо Итали, Испани гэдэг германчууд ч юм уу дугуй сайн юм да. Өдрийн туулах зай нь бол дор хаяж нэг 60-70 км, дээдлэн 120-180 км хүртэл явж байгаа байхгүй. Яг одоо шинэ манай компани бол говьд байна. Алтай нуруунд байна, хангаан нуруу, хэдийн нуруу гэсэн 4 газар. Яг ингээд Централ Монголиа гэдэг бас энэ Төвийн аймагуудын нутгаар ингээд нийтдээ 5-6 дугуй аяллаа хөтөлбөр байна. Тэгээ ер нь тэд нар бол дандаа Европын зах зээл зориулсан тийм 10-12 өдөртөө тийм дугуйны хөтөлбөрүүд байдаг. Нэг тойрог нь бол нэг 450-550 км-ийн хооронд байх шиг. Азийн жуулчд болохоор сонин. Тэд нар ч юм болохоор амралтанч богинохон байдаг. Монголд ирж байгаа оногж цөөхөн байдаг. 4-5 өдрийн дугуй аялал. Тэгээ Европ жуулчд бол яг одоо дугуй унах талаа голчилдог бол Азийн жуулчдын хувьд бол зураг авах нь аюул чухал. Дугуйтай зураг авах те. Instagram дээр тийм Instagram ер нь бол Facebook, Instagram-ийн жуулчд тоххой бид нар. Ийм зураг авахулаад тэн дээрээ тавиад тэрэн дээрээ тийм лайк цуглуулах амьдралыг нь хэв маяг болсон юм шиг. Яг одоо тэр аяллаа мөн чанараар нь ойлгож аялаад байгаа юм уу тийм биш байдیں۔ Одоохондоо мэдгүй тэр төр зурэж үзэгдэл гэж магадгүй. Миний зүр өөрийн ажигласнаар сүүлийн 3 жил бид нар бол Азаас жуулчд тааж. Тэдний гаргадаг зам нэг тийм. Тэгээд яг ер нь энэ Азийн нэг ахуйд нэг тийм төвөгтэй болохоор яг одоо шинэ хятадын жуулчд одоо хятад жуулчд бол яг тэр хятад хоолносэл одоо биднээс нэгээд байгаа шүү дээ. Уг нь бол тэд нар чинь Монголд ирж ирлээ байгаа. Монголын хоол хүнсийг өөрийн болгож идэж тэр юмын судлахын оронд ч одоо өөрсдөө биднээс хятад хоол нэхэд идэг. Солонгосчууд нь солонгос хоол нэхэд идэг. Тэрийг бас бид нар бас сайн ойлгохгүй. Бид нар чинь одоо ингээл хятадд очиод би Монгол хоол эднэр хашгирдаг байхгүй. Тэд нар одоо ямар давуу хэрэгтэй болохоор тэгж хашгираад байгаа. Тэгтээ бас одоо Монголын ялж жуулчдын чинь болохоор тэднэрт яг тэгж үйлчлэх ёстой гэж бас тэгж ойлгоод байдаг. Тэгэхээр бид нар бас тэр асуудал монголчуудад бас өөрсдөд байдаг болов гэж боддог. За асуудал ирсэн чи би бас нэг асуултыг асуулт. Ер нь бол
энэ яг аль жуулчлалын үед тэгээд зарим аягүй хоёр хуваагдсаас өөрөвчтэй аялалчдаар юу байх хэрэгтэй юм байх хэрэггүй. Одоо тэгж бас яг дөрөв малчаа аялал дээр 5 дээр ирсэн. Тэгэл одоо зочлонхаа заа өөрөвчлээ одоо тэгэл нэг нөхөр өөрөвчтэй энэ үгээр ингээл баах мөнгө төлөхгүй явж байгаа л бараг л тэгэл айл дүнгүй оноод ингээл яваад ер нь манад ямар хэрэгтэй гэдэг. Зарим нь болохоор бутан шиг байх хэрэгтэй. Нөгөө л бутан гэдэг жишээгээр л бүгдээ сайхан өндөр төлбөртэй аялал зөвхөн тэр төлсөн жуулчтанд л орж ирэх хэрэгтэй. Энэ дээр ер нь таны бодол ямар вэ? Аялал жуулчлалын дээр аяллыг бүх хэлбэр нь байх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Яг үүргэвчтэй аяллагчийг одоо монголчууд ад үзээд байж болохгүй л дээ. Манай салбар өөрсдөө ад үзээд байна. Яг салбар ад үзээд байна гэхээр салбарын одоо тэр гол төлөөлж дуурж байгаа хүмүүс дандаа одоо бизнес хийж байгаа байхгүй. Аялал жуулчлалын компанитай хүмүүс байна. Тэднэрт тэр үүргэвчтэй аялагч нар чинь ерөөсөө хэрэггүй байна. Монгол улсад хэрэгтэй юу гэдэг хэрэгтэй байхгүй. Монгол улсад яагаад хэрэгтэй вэ гэхээр тэднэрээр дамжиж бас тэдний одоо үүргэвчтэй аялагч гэдэг бол одоо мөнгө насан нэгдүгээр насан залуу гэдэг хоёрдугаар бас мөнгө санхүү амьдрал дээр тогтоогүй хүмүүс голдуу тэгээ залуучууд голдуу байдаг учраас энэ хүмүүс тэр өөрийнхөө мөнгөний хэмжээгээр бас өөр ертөнцийг таних эрх нь тэднэрт байгаа байхгүй. Тэгээд Монголыг ч гэсэн энэ үүргэвчтэй аялагч нар маань өөрсдөө 10 жилийн дараах одоо тэр нөгөө мөнгө санхүүтэй тэгээд чинээлэг аялагчд болдог учраас бид нар тэр үүргэвчтэй аялагчдыг юусаа ад үзэж болохгүй. Хамгийн гол нь манайх ч өөрсдөө одоо монголчууд би л шууд одоо Монголоос гараад үүргэвчтэй аялагч болчихдог шүү дээ. Ер нь бол онгоцны бодол дээр нэрээ байруул тосоол том үнэтэй буудал буугаад байнгын машин түрээсэлж яваад ресторан цагаар хоол идэл тэгж явдаг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө үүргэвчтэй аялагч болдог хэрнээ гаднаас ирж байгаа үүргэвчтэй аялагчдыг ад үзэж болохгүй. Ялангуяа салбарын одоо тэр нөгөө хүмүүс одоо арт түмэн аягүй буруу мессеж өгч байгаа. Энэ нөхдүүд чинь бол голоо зөхөж явж байгаа. Мөнгө төгрөг бид нар манад үлдээхгүй байгаа гэдэг юм арт түмэн төхөр тэр хүмүүс чинь тэр чинь бол нуу гойлагчтэй гэдэг тийм бодол толгойд төрчөөд тэдрийг ад үзэх юм болоод идэв. Гэхдээ яг бол өдөөний айлд ингээд үүргэвчтэй аялагч яваад ороход бол шууд хөөгөө тий урдаас нүмс цацаа гаргадаг хүн байхгүй шүү. Оруулаад хоолоос хүмүүс одоо цаймаа цаг зочтой айлал гаргаж болчихж байгаа. Тэрнээс биш яг одоо амар ад үзээд байх юм бол бас байх. Яг арт түмэн одоо хөдөө бол тий зүгээр ингээд яг энэ Facebook олон нийтээс үлжээд тэр үүргэвчтэй аялагчтай тэр коммент бол угаасаа энэ замбар галтсан шүү дээ. Ёстой амар юм аялал жуулчлалын бизнес хийхээр бол гарч байгаа байхгүй. Тэгэхээр бас би бол бүх хэлбэр нь байх хэрэгтэй гэж үздэг. Одоо шинэ танай компаниас за магадгүй 3 жилийн өмнө аялжаад дараа нь дахиад танахаар үйлчлээ дахиад би Монгол орчмоор нэг гэсэн тийм жишээнүүд юу хэрэг гарчсан. Би ер нь энэ таалагцж дахиад би Монголд ирлээ гэдэг тийм зүйлийг болсон. Одоо над дээр нэг өвгөн одоо 6 жил ирж байна та. Гэхдээ дандаа одоо өөр хүмүүс авчирдаг. Тэр бол Монголоос бүр салахаа болцсон. Дандаа дугуй айлын эсвэл явган айл гэдэг тийм. Тэгээд ер нь бол яг би бас нэг юм бас одоо энэ хүмүүсийг ойлгодог байгаас гэж бодод. Нөгөө олон дахин нэг хүн олон дахин давтаж ирж байгаа ирэхээрээ тэр тухайн улсын аялал жуулчлал сайн яваад байна гэсэн үг биш шүү гэж хэлдэг. Хүмүүсийн сонирхол өөр. Жишээ одоо би энэ жил Оросыг үзсэн бол дараа жил Хятадыг үзье. Тэгээд өөр олон үзье гэж бодож бадж идэв. Гаргадаг хүмүүс байж болно шүү дээ. Эсвэл зүгээр тэр нөгөө одоо манай тэр хүний хувьд болохоор аялал жуулчлалыг өөрөө тэр пенсэнд гарсан байхгүй. Өөрөө бүрөв цуглуулад тэгээд тэр бизнес болгож чадсан тийм пенсний хөшин байна. Тэгэхээр манайр болохоор Бутан одоо Непал, Төвд, Хятад ингээд зөндөө олон орноор явсан. Хамгийн гол нь Монголын үйлчлэгээ хамгийн сайн гэж үздэг байхгүй. Тэгэхээр чинь бид нарт бас тийм үйлчлэгээний давуу тал байгаад байгаа. Тухайн улс орнуудтай харьцуулах. Жишээ нь бол одоо Хятадд бол хоолны асуудал, бүх жуулчдад хоолны асуудал байдаг тийм. За Непалч ялгаа. Европт бол Оросд жишээ нь одоо манай өрсөлдөгч Орос байлаа гэж байна. Оросд бол үйлчлэгийн соёл бол байхгүй шүү. Бид нар чинь бол яг хүнд үйлчлэл сурсан ард биш үү. Өө загнаа явчих шүү. Нэг тийм олон мөнгө яриад байх юм баггүй. Жохон юм ярих юм хараалах тийм. Тэрний орж зур чимээг өгч хүсний нийтэл тэгээд хил ам татлахгүй шиг явж байгаа юм Оросд баг болчихж байгаа байхгүй.
Монголд бол тэр жуулчдыг эрхлүүлээд байдаг учраас бид нар ч бүр дахин ирэх боломж айгүй өндөр үү. Тэгээд яг би бол тэр одоо энэ нэг сэтгүүлчд ингэж асуугаад байдаг. Манай Монголд дахин жуулчд ирэхгүй байгаа учраас ирэхгүй байгаа. Ерөөсөө Монголын аялал жуулчдын одоо үйлчлэгээ маш муу доголдолтой байгаагийн илэрлэл гэж яриад байдаг. Би бол тэрнтэй ерөөсөө санаа нийлдэг. Тэр бол зүгээр тухайн хүний сонирхол те. Одоо би тэр мөнгөндөө зарцуулаад дараагийн өөр улсыг л үзэж сонирхох хэрэгтэй. Тэрнээс биш одоо би өөрөө бизнес хийдэг бол жишээ нэг улс дахин очиод байх. Надад бол шаардлагатай байхгүй гэж үздэг. Тийм. Одоо энэ 6 сархаар яг өвлийн ээлж улсын талаар асуумаар л да. Тэгээ ер нь тань энэ өвлийн ээлж улс Монголд ер нь яг яаж байвал илүү хүмүүс ирэх юм? Яаж байвал илүү одоо бид нар эндээс мөнгө олсгож чадах юм? Ер нь бол мөнгөний асуудал байгаа шүү дээ. Бид нар ээлж улс гэж нэг мөнгө л олох гэдэг шүү дээ. Тийм. Яг бас яг мөнгө олох гээд байгаа энтергээ хэлчихвэл бас болохгүй юм шиг байна. За тэгвэл мөнгө шууд үгүй шүү дээ. Эх орноос урьдчилсан энтергээ гоё үг байгаа шүү дээ. Өвлийн аялал жуулч одоо жуулч аялал жуулчдын удирдлыг уртсгах нэг тийм лоц өгүүлбэр байдаг байна. Яг өвлийн аялал жуулчдыг хөгжүүл хийх юм бол одоо мэдээж аяллаа төрлүүд нь байх ёстой. Бүтээгдэхүүнүүдээ одоо компаниуд вебн дээр гаргаж тавих ёстой. Одоо бид нар ч өвлийн аялал жуулч хөгжүүлэлтийг өчнөн жил ярьчаад нөгөө одоо ингээд компаниудын веб руу ороод өвлийн аялал хайх юм бол байхгүй. Байдгүй байхгүй. Ер нь нөгөө талахгүй дэлгүүрээс орж талах авахтай л адилхан. Тэр өвлийн аялал жуулчлалыг яг хийх хэрэгтэй. Юу л цас байна уу, цасн байна, мөсөн байна, хүүтэн байна, хүн байна уу, бүх юм байгаа хөө. Хамгийн гол нь зүгээр өөрсдөө яг санаачлаад хийх хэрэгтэй. Яг бид нар бол бас яг анх өвлийн аялал жуулчлал одоо нөгөө аялал жуулчлалын удирдлыг уртцсан гэдэг лозунгт одоо нийлсэн гэх нь аашаа зүгээр өвөл нөгөө яг гэртээ өвдөд байх хэцүү шүү дээ. Тэгэл гол мол дээр гаш дугуй нэгээд авах. Тэгж бодоол. Тэгэл туулгалдаг дугуй унт гэсэн. Тэгэл тэр маань өөртөө бас унаадах нэг сонир санагдал. Тэрүүгээр дамжуулаад жижиг мөнгө олж марч ирсэн. Тэгэл өвлийн дугуй аяллаад хийж гэлсэн. Тэгэл тэрэн даймжирснаа нэг мэд чинь мөсөн давралт одоо орхны хөрхлэн дээр очил. Мөсөнд ер нь ярьж үзье энэ. Тэгээд дараа нь мөсөн давралтыг нөгөө олон нийтийн хүртэл болохын тулд зайлшгүй тийм. Монголчууд чинь нөгөө нийтийн өрсөлдөөн дуртай арт юм. Заавал тийм тэмцэл хийхгүй бол зүгээр очиод сонирхлоор мөсөн даврын бол бас яг авихгүй. Тэгээд тэмцээ хийж нөгөө хүний одоо хүчинд цуглуулж байгаа байхгүй. Багуудыг ингээ тэгжээч нь олон нийтийн хэмжээнд хүрсэн шүү дээ. Анх бид нар чинь мөсөн давралтын тэмцээ хийхэд чинь анхны тэмцээн дээр 18 хүн бүтсэн байдаг. Тэгэл 2-3 жилийн дараа 250 болсон шүү дээ. Тэгэхээр чинь айгу хурдцтай явсан байна. Би одоо бол бүр манайх чинь танилцчтай болцсон, дэлхийн цуврал тэмцээнүүдэд ордог болцсон. Азаас медаль авсан тийм байгаад байна. Тэгэхээр бол 3-4 жилийн дотор бол нэгний том амжилтанд хүрсэн зүйл гэж боддог шүү. Тэгэхээр өвлийн аялал жуулч бид нар бол бас хөв нэмрээ жоохон зөх хэмжээнд оруулсан гэж боддог. Тэгээ бас энэ мохоо чаргамаар энтергээл одоо ер нь бол бас төрлүүд нь зөндөө болцсон. Одоо нөгөө уулын юм шаар юм л да. Яг уулын одоо юу гэх аяллыг хийхэд гол анхаарах юм юу вэ? Одоо зарим хүмүүс зүгээр л одоо нэг гарч үтчихэж юм. Эсвэл зарим залуучууд шууд аялал жуулчны салбарт ороод зүгээр миний хөндлөнөөс харж байгаа шууд ингээл амар лаглаг ингээл аялал зарлаа. Одоо тэр их чинь энийг чинь. Гэтэ яг өөрөө явж ирсэн мөрөв үзээгүй тэгээд шууд дагуулаа явдаг ч юм. Тэр чинь одоо тэгэхээр миний харууханаар бодохоор айгүй сайн туршлагатай дэрч аюулгүй байдал амин нас хэрэгж байгаа зүйл дээр яг шүү дээ. Одоо харин тэрийг л амин болчмоор байна. Яг шудраг хэлэхэд бол чадахгүй байж юмар чаддаг юмараа л оролдох хэрэгтэй л гэж хэлэхэд байгаа. Ягаад гэвэл энэ нөгөө нэг энэ уулын аялал өөрөө нөгөө яг хүний амь настай холбоотой аялал. Тусгай тоног хэрэглээ ашигладаг. Ер нь жоохон мэрэгжлийн талын хүмүүс нь өөрсдөө мэрэгш хэрэгтэй. Тэгээ яг энэ сүүлийн үед одоо манай нөгөө хүмүүс ч гэсэн ууланд алхах их дуртай болсон. Ууланд авирах бас. Ууланд ингээд богд ууланд алхдаг байж байгаа л тэгээс тэлэл том уулууд руу явж эхлэв. Тэгэл ерөөс юу цастаа уулруу гараад ирчих байгаа байхгүй. Гэхдээ тэр хооронд яг одоо ямар чадваруудыг эзэмших вэ гэдэг тийм сургалт манад бас байхгүй юм. Одооноос л сургалтын төв байгуулж эхэлж байна. Тэгэхээр бол хүмүүс яг найз нөхдийнхөө журмаар ингээд нөгөө уул гэж явдаг. Тэр дундаас нь бас ганц дэс сэвлэн гараад гарч ирээд бас
дижитал хүмүүс авч яваад аялал маяг зарлаад бас би бол энэ дээр бас зарим хүмүүстэй нэг жоо сэтгэл дундуур байдаг юм хамаагүй гэж болохгүй дээ. Хамгийн гол нь манай ч одоо сүүлийн жилүүд бас 2 3 том усал гарчлаа шүү дээ. Яг уулан дээр. Тэр бол уул бол бас тоглоом биш шүү гэдгийг бол хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг одоо жишээ ууланд аялах гэж байгаа юм бол мэдээж тухайн өдөр аяллахынхаа тухай нэлээд сайн судлах хэрэгтэй. Ямар хувц хэрэглэн өмсдгөөс нахуулаад тий. Тэгээ хамгийн гол судлах юм бол хинтээ явах гэж байгаа вэ гэдэг аягүй сайн судлах. Тэгээд мэргэжлийн компаниудаар үйлчлэл сурах хэрэгтэй. Тэрнээс биш одоо найз нөхдөөрөө нийлэл өөрсдөө эрсдэлд оруулаад иж болохгүй байхгүй. Одоо шинэ 2015 оны ослол бол найз нөхдөд нийлэл өөрсдөө одоо тиймэрхүү байдлаас гарсан тийм осол байдаг. Нөгөөдг нь бол яг бас байгалийн юм шиг юм шиг. Цаг үеийн буруу сонгосноос болсон тийм осол байна шүү дээ. Тэр бол бид нар бол яг хинтээ явах уу ямар компаниар үйлчлүүлэх үү? Ялангуяа одоо энэ экстрим төрлийн аяллууд дээр тийм одоо энэ юмнаас бас холбоотой ийм аяллууд дээр бол тэр талаас анхаарах хэрэгтэй. Бас даатгуулаад явдаг ч юм уу тийм. Тэгэхгүйгээр зүгээр шууд сэтгэл хөдлөлөөр шийдчихдэг аяллалын төрөл биш байхгүй юу? Болохоор зүгээр яг уу. Гэхдээ ер нь бол Монголын аялалч өөрөө л хутганы ирэн дээр явдаг аялал шүү дээ. Дэд үтс айгүй султаа учраас зам харгуу хэцүү шүү дээ. Машин дээр унах магадaltaй янз бүрийн яг ясэмдэр энэ одоо манай энэ атлет аяллын уулын аяллын тэр нэг хэдэн том остоос болоод энэ түмний анхаарал өртөл ийм болоод байгаа болохоос одоо жишээ нь морин аялал дээр бол жигдээ өчнөр өгч чарч хэрэгтэй. Тэрний талаар бол хинч ярихгүй байна. Одоо морин аялал дээр амар их осол гардаг мардаг бол морин аяллын журам гаргаал тэгээд бүх юмыг хаагаад хориглоод явж бас болох байхгүй. Тэгэхээр бол зүгээр яг одоо ингээд жилд осолж байгаа хүний тоо одоо атлет аяллын төрлүүд дээр ингээд ангиллаад гаргах юм бол манай энэ уул болол юу ч шүү. Тибет шүү. Одоо уул гэхээр голцоо жолчд үлгэр үл явж байгаа эсвэл баян үеийн амир хүмүүс. Хятад Татанбогд өөрөө нөгөө манай уулын аялал гол бас тийм. Одоо Монголын дээвэр тэнд байна. За тэрний дараагаар яг цаас цамб гаруурын цаас тавьдаг тэгээд дөрөвний уус мөнх хайрхан гэдэг уул байгаа л та. Гэхдээ Монголын уулын аяллууд ч одоо сүүлийн жил бид нар бол яг одоо Татанбогдод хийхээс гадна нөгөө англиан гэдэг хүн авирч үзэг ориглууд гэж байдаг те. Тийм ориглуудыг бас одоо цогцолуулж байна л та. Нууцлж байгаа бас тэгээд 2 жилдээ юм уу нэг гаргаж зарлалт. Одоо энэ жил бас нэг хийх гээл бид нар бэлтгэл ажиллаа хийгээл гэж. Яг уулын аялал хийж байхдаа одоо хамгийн гэрчлэлтэй болж исэн зүйл нь юу? Зүгээр би яг би бол уулан дээр өгдөг төрлийн юм шиг л дээ. Тэгээ зүгээр хүмүүсийн зарим яг салбарын хүмүүсээс сонсож явах янз янзын юм болно юм шиг л одоо ингээд салхишуу. Яг уулын аяллаа тухай ярих нь яг бас хүмүүсээ шүүмжлэх болох гэдэг юм байна. Гой хүмүүс бас очноо бид нар чинь тэр Татанбогдын бэйс камп дээр бол бас үлгэрийн хүмүүс гой юмнууд харна л та. Чи одоо уулын аялал хийж байгаа хүн ингээ групп ирж байгаа. Уулын гайд байхгүй өдөрч. Тэгээд тэндээс одоо ингээ камп дээрээс гайд аваад. Одоо та тэг дээр гараад өгч хүмүүсийг. Чин одоо тэр хүмүүст бол тэр одоо ууланд аялал нэгээд авируул нэгээд одоо зарцсан байгаа шүү дээ. Тэгсэн юм нэ өөрөө одоо тэндээс тийм гайд олж аваад тэгээд ууланд авирна. Тим хүмүүс ирсэн юм одоо. Тэрэнд нь бол би үнэхээр айдээ. Миний хувьд бол яг би бол одоо жишээ Татанбогдод бол жилдээ 2 3 удаа очиад ууланд авирдаг л дээ. Миний хувьд бол яг өсөн гол дээр гараад ер нь бол байнгын сэтгэл түвшээстэй явдаг шүү дээ. Тэгээд хуурай газар гарч ирээл нэг жоо тавьж. Яг газар дээр гарч ирээл гоё шүү. Тэрнээс наа цаана бол ерөнхийдөө тэгэл мангал цаг агарын өөрчлөлт тэгэл альтарч гуулах аюул тэгэл янз бүрийн аюултай байдаг л нэг тийм сэтгэл бас тийм тайван байж чаддгүй. Яг одоо ингээл хуурай газар гарч ирээл ер нь тэр бейс камп дээр ирэхээр тийм 5 удаа буудал ирээд амарч байгаа юм шиг тийм сайхан байдаг. Тэрнээс цаана бол хэцүү. Яг хэцүү гэдэг нь аяллаа хүмүүсийг няцаагаад байгаа юм шиг л дээ. Хүмүүсийн хүсэл сонирхол зорилго байна шүү дээ. Тэгээд бид нар бол тэрийг аль болох туславааргүй биелүүлэх тийм зорилготой л ажилладаг хүмүүс. Гол мессеж нь ерөөсөө л мэдээлэлтэй байгаа ч тэгэл тий ер нь бол мэдээлэлтэй аялаж тий. Ер нь бол мэдээлэлтэй байна, мэдээлэлээ мэдлэг болох хэрэгтэй тийм ээ.
Одоо яг одоо жишээ нь ууланд ямар хувц хэрэглэлийг одоо мэддэг байлаа гэхэд өмсөж үзэхэд өмсөд үзээд одоо мэдрээд явахаар тэр чинь яг мэдлэг болж байгаа. За одоо жишээ нь хөлрөгдөх хувцастай байх хэрэгтэй. Эсвэл ингээ гадраа өвсөө явж чадж гадар нь ингээ хөлждөг байх хэрэгтэй тийм байвал яг яах хэрэгтэй. Бэлэтэй байх хэрэгтэй. Бэлэн ихэд хитэн төрлийн бэлэтэй байх хэрэгтэй. Ninkin бэлэтэй байх хэрэгтэй. Зузаан бэлэтэй байх хэрэгтэй. Тэгээ хэдэн литр устай явах хэрэгтэй гэдэг янз бүрийн тиймэрхүү зөндөө байна. Тэр болгоныг нөгөө биеэрээ туулж яж мэдрээд байгаа. Бидний хувьд одоо энд байгаа одоо манай сүүлийн үед аялжуулалт ажиллаж байгаа залуучдын хувьд бол бас их азтай байна. Бид нар бол дандаа биеэрээ мэдэрч яж одоо юмыг ойлгодог гэсэн мэт дээ. Одоо готл мотл нүрт хөлөө цэгэр болгоол холгоолтай янз бүр болгоол хувц хувцсан хөлдөөл одоо цэргийн хувцс чи бид нар анх ууланд явж байгаад бороод норлоо 80 өдөрч хатан матнаж байхгүй шүү дээ. Тэгэл жоохон салхилангууд хөлдөөл ингээл тэгэл яваад дээс. Одоо бол бас тийм биш. Бүх хувц хэрэглэн гараад ирсэн. Одоо яг хүмүүсээс нь асуух юм бол чи яг энэ готлыг аваад өмсөө. Тэгэх юм бол наа чиний одоо эдлийн шаардлагыг хангана гэж зөвлөд өгөх хүмүүс олон болцсон. Их нь бол тийм байг. Манай ахмад үе чинь бүр л хүнийг нэг тийм зовоох тийм стилээр явдаг шүү дээ. Одоо нөгөө ахан зургадаг гэхэр нөгөө заавал тийм зовлон тулуул сурах гэдэг зүгээр шууд хэлээд өгч. Наад чинь яс махаараа л ойл. Тархинд нийлээд ямар ч нэмэр байхгүй зүгээр ингээд явж байгаад ойл. Одоо бол тийм биш болсон нөгөө бас юм уншдаг хүмүүс их болмолцсон. Би зүгээр нэг аялдаа зүгээр таны зургуудыг би фэйсбүүкээс харлаад ивэнтээ зарлах гэдэг. Тэр гайгүй зураг. Ер нь дандаа шилтэй зургууд юм лээ. Өөрийнхөө ер нь ийм юм яг тэр чинь нөгөө давхраа махраатай нүдтэй биш болохоор дандаа шилж өгдөг. Хэцүү шүү дээ. Нүд жижиг. Энэ бол харааны шил юм байна шүү. Энэ сүдэж идэд бас шил юм ойрын хараамаараа жоохон муудаа тий шил мэлзүү. Одооноос жоохон зүү цаад. Яг энэ харааны шил. Тэрнээс нөгөө шилийг бол ер нь баян зүр шүү. Ер нь тэгээ нарны шил бас нэг тийм юм шүү дээ. Загвар юм да. Энэ зургийг харж илээ та хаана ажиллаж байсан бэ? Дуудаа ажиллаж байсан юм шиг байна. Монгол тийм энэ Тайванд бид нар аялсан. Энэ дээр бол одоо энэ зургийн дээр харахад одоо чинь аюулгүй байдлыг бол хангаагүй явж байгаа шүү дээ. Бидний Тайванд манай жуулчид өрсөн баг. Тэгээд Тайванд нэг дугуй адил хийсэн. Тэгсэн чинь нөгөө Тайванд жуулчид маань бидний энэ шорон зам дээр бол бидний бараагч харддаг хүмүүс байхгүй юу? Яг хаа бараагч харахгүй гэж яг бид нар лагууд нь л та тэгээд бидний ингээд шүтээлтэй. Тэгээ нөгөө 50-ныхаа зам дээр явчих бидрийг нухах гэж явчихсан юм шиг. Нухуулаагүй л дээ. Энэ дугуй нэхэд одоо энэ 20 дугаар зургийн дугуй авчдаг тоолцтой 22 кг үнд. Өөрөөсөө болохоор юм карбон 3-4 хэлийн амар гой дугуй юм шиг. Тэгээд бидрийг өртөөчөж хөөгөж баггүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол бас ямарсан Монголын дугуйн гайдууд бол чадвартай шүү гэдгийг тавиач одоо нутаг дээр нь харуулж ирсэн айл. Ой айлуулсан л да. Хэр удаа явсан тийм? 2 өдөр л 3 өдөр дууссан. Энэ 50-ны зураг нь. Тийм 50. Энэ Эверест дэс. Энэ манай компани ч бас нөгөө Эверест руу бас 2 чүн 3 чүн явуулсан юм одоо. Явах одоо нөгөө артлын аялалч хийх ч бас их зохион байгуулалтын зөндөө ажил хийдэг шүү дээ. Тэр зохион байгуулалтын ажлуудыг хийх, заадлын компаниудаар холбож өгөх. За энэ хүмүүсийг бааз лагер дээр хөргөж өгөх энэ гэдэг зөндөө ажил хийдэг. Энэ улсын хэмжээний мастер Батэрдэн гэдэг Эверест Монголоос Эверест гарсан уулч тийм. Энэ Непалд гарсан тийм. Энэ төвдөд талаас Ангама Батэрдэн Цэвэндэш гэсэн 3 хүний Эверестийн экспедицийн зохион байгуулалтыг бид нар хийжсэн. Одоо ингээ ууланд авирах гэсэн. За ууланд авирах гэж байгаа. Одоо би авирахгүй шууд ингээ Эверест руу гарч гарыг хийж зүгээр тэнэг шийд гаруул явах. Ер нь бол хүн янз бүрийн гоё тэнэг шийдвэрүүдийг гаргаж болно. Тэ хүсэлтэй, зоригтой байх юм бол ямар шийдвэр гаргах. Би ч гэсэн маргааш гараа сансарт нисэе гэж чадах байхгүй юу? Олон төр чинь янз бүрийн нөгөө хүчин зүйлүүд их байна шүү. Тэр шийдвэрийг одоо хийж гүйцэтгэхэд одоо сансарт нисэхэд бол одоо мөнгө төгрөгнөөс ахвал асуудал бол байгаа шүү дээ. Буужингаа хаанаас олох юм тэр. Хаанаас олох юм бэ гэж сайн мэдгүй. Эверест бол бас тийм шийдвэрүүд гаргаж болно. Гэхдээ
мэдээж би бэлтрийн хүндрэх чадвартай л байж ажил одоо очиж штэ. Яг энэ хүмүүс болохоор одоо Шерпагийн 4-5-ыг авч байгаа хүчил дөрөгч юм боллоо нэг зөв өдөрт нэгийг солиод яваад явчих бодно гэж үгүй үзэж байгаа. Гэхдээ энэ чинь бас ихт дээшгээ өгсөж авираад байгаа байхгүй. Юус уулан давж үзэг өгөл дээшгээ явж байгаа зүгтэлтэж байхгүй тийм. Доор нь одоо бид нар чинь бааз лагер дээр нь очиод ингээд байж байгаа чинь хөөх юм хятад айгүй хэрдэг. Тэгээд амьсгалж чадахгүй шүү дээ. Ерөөсөө тэр хүмүүс ирээд тийм сэтгэлийн таашаал авч байгаа юм ерөөсөө байхгүй. Нөгөө зургаач авах чадахгүй. Ингээд нөгөө хүчтөрөгч юм боллоо гараал. Тэгэл тэгэж. Тэгэхээр чинь айгүй хэцүү байна шүү дээ. Тэр нөгөө өндөрт дасаж чадах одоо тэр юм нөхцөл байдлаа сайн судалж ирэхгүй бол хэцүү. Энд чинь бааз лагер чинь 5250 дээр байдаг. 5250 дээр очиход ер нь тэгээд бас хүмүүсүүд өөрчлөлтөнд орно шүү. Тийм хүчил төрөгчийн дотоод үүсдэг. Тийм толгой молгоо нэргээд бөөлж мөөлжэл ядаж л алхам алхаан удаан болоо. Тийм жингүүтцэн нөхдөд зөндөө яддаг шүү. Одоо яг төвдгээд асуусан төвд рүү аялаа гэдэг хүмүүс аюух байдаг л та. Заах хятад виз төвд рүү дахиад зөвшөөрлөг гэж байна. Тэр зөвшөөрлөл нь ер нь хот хэр төвөгтэй байдیں۔ Ер нь хаана хандах хэвээр ер нь зөвшөөрлөгийн мөн өртөг гэдэг юм уу ер нь ямар байдیں۔ Төвдийн зөвшөөрлийг бол яг элчин сайдын янаас асуугаал тэгэл авчихна л та. Ер нь яг төвд рүү явж байгаа хүмүүс тэр зөвшөөрлийг бол аваа явсан дэр юм биш. Би чинь яг нөгөө Непалийн талаас орсон миний зөвшөөрлөл төвдийн талын зөвшөөрлийг болохоор тэр Непалийн компани төвдийн талын зөвшөөрлийг зүгээр нэг юм алтан бичглээ. Зүгээр цаас надад өгсөн болохоор. Тэгээ би нөгөө Катаригээд Заммо Катаригээд нөгөө Непалийн талын хэлээр орсон байхгүй. Тэгээд яасан чинь манай би угаасаа нөгөө хятадыг угаасаа бид нар ч визгүй шүү дээ шууд орох хэрэгтэй зөвшөөрөл гэж хүндрүүлэх ёсгүй байхгүй. Ер нь бол тэгж бодсон зөвшөөрөл авч гармалчаад яг хэлийн зэргийг надаас тэр зөвшөөрлийг асуусан байна. Тийм зөвшөөрөл байх ёсгүй. Виз байхгүй, зөвшөөрөл байхгүй таныг оруулах. Би Монгол улсын иргэн танаа улсад бол би чөлөөтэй орох хэрэгтэй. Төвдөд бол та тэгж болохгүй гэдэг шууд надаас тэгж байгаа. Тийм төвд чи хятадын нэгээс мөнгө үздэг гэсэн мөнгө тэгэх юм бол би хамаагүй би шууд орох хэрэгтэй. Тэгээд нөгөө цаар гэдэг нөгөөтг зэг хөөрхий зайл. Гэт санаа зовоод нафон темпл ингээл дарамтлуулаад намхан зөксөд байна. Би бол яг гүрийгэл тэгсэн нөгөөдөл чинь ялч юу манай ялч сайдын ямар ирсэн юм уу хаашаа ирсэн ямарсан цаашаа ирсэн. Ирээд тэгээд уучлалуудыг оруулсан шүү дээ. Тэгэхээр бол зүгээр яг гүрийгээд бол байж байгаад ороход бол бас оруулчихдаг юм билээ л дээ. Ер нь бол зөвшөөрөл авах хэрэгтэй юм шүү. Тэгээд зөвшөөрөл авах юм тийм тэр нь зүгээр тэгэхгүй болохоор нөгөө төвдч аяга төвхтэй. Би ч нөгөө сонголттой паспорттай орцсон. Тэгсэн чинь нөгөө паспортны хугацаа дууссан байна гэл. Ерөөсөө төвд буусан нөгөө тосхон хот болгон дээр цагдаа гэлцсэн. Эсвэл цагдаа ирэн тэгээд цагдаа ирээд цагдаагийн хэлц рүү авч явдаг. Тэгээ нөгөө паспортыг чинь шалгах нь виз аваа гэдэг. Хугацаа дууссан байна гэдэг. Хамгийн гол нь тэр мэдээллийг нөгөө өгч байгаа нөгөө буудлын ажилчид нөгчтэй. Буудлын энэ хугацаа дууссан визгүй паспорт ороод ирсэн. Тэр сайн ойлгодог ч юм. Тэгээд тэр нэг үгүй төвхтэй байдаг гэсэн. Ер нь бол яг төвд рүү зөвшөөрөлтөө паспорт гэж хугацаа тийм байх хэрэгтэй. Ер нь бол мэдчих явах. Сонголтоо паспорттай асуудал манай групп дээр сайн байнга л асуудаг. Тэгэхээр зүгээр дайлимдуулаад хэлэх зүгээр л одоо паспортоо сольчих уу тэр нэг сэтгэл байна. Тийм паспортоо солиод ер нь тийм сонголт Монголтай байхгүй байсан. Тэгэхгүй бол аял бааз лагер шүү. Энэ баталгаа тийм үү. Ер нь одоо төвдөд ч зураг бичлэгч юм уу хийхэд ер нь хэр төвөгтэй байна гэж шалгаад байна уу? Төвд ч нөгөө би ч нөгөө бослог гарсны дараахаа дараа тэр 2 жилийн дараа утсан төвдийн бослогыг. Тэгээд тэр нөгөө төвдийн бослогын дараагаар ч нөгөө айгүй их ландрыг нөгөө хар болгосон. Тэгээд төвд ч аюу нэг бодол бас их төвхтэй байлаа. Ингээд нөгөө манай гайд надад тэгж хэлсэн шүү. Та ингээд хоёроо зэрэгцээ явж байна. Гуруулаа зэрэгцэж явж байна. Цовж явах хэрэгтэй. Тэгээд энэ хамаагүй та далаа ламын тухай үг хэл янз бүрийн одоо тиймэрхүү ус төртэй холбоотой бити яриараа эдгээр чи одоо ялангуяа одоо энэ талбай дээр бол тагнуулууд их байдаг нэ. Ус чагнаад байж идэг. Тэгээд ер нь бол зүгээр илүү дутуу үглэх хэрэггүй юм шиг юм ярьж байсан. Тэрнээс яг зураг морог авах бичлэг хийх тал дээр асуудалгүй шүү. Зүгээр яг одоо тийм үг хэл яриа тэгээд одоо бөөгнөрч мөгнөрөөд одоо
ялангуяа манай монголчууд бол тийм гоё хэлхэлдэж явах дуртай ард юм шүү дээ. 4-5 нэг игнээд тэгж явах юм зөвшөөр. Хоёроор ингээд цуваад явах хэрэгтэй. Тэгээ үе үе зэргүүд гарч ирээд байдаг. Энгийн хувцастай тийм аюулгүй албаны ажилчид зүйтэй байдаг гэсэн. Одоо ирэх биш жоохон намжиж байгаа бол би чинь 12 он 13 оны болчих. Дүүдээс танд яг юу таалагдав? Зүгээр ямар сэтгэл үлдээ? Төв сонирхолтой. Тэрнээс яг одоо таалагдсан хэд бол бас нэг тийм сонир. Төвдөд тийм хүүтэй юм бэл. Хүмүүс. Одоо яг тэр нөгөө тэнгэр тосгон гэдэг янз бүрийн тийм парамера тарьдаг тийм хүмүүс. Нэг тийм хүмүүс одоо монголчууд ч нэг тийм гоё найрсаг гэдэг шүү дээ. Тэгж бол санагдаг. Тэгээ ер нь зөндөл олон хүмүүсийн янз бүрийн юм уншихад бас тийм хүүтэй гэдэг тийм мессеж нэг байт юм бэл. Ер нь сонирхолтой л газар шүү дээ. Энэ нөгөө түрүүний тэмцээний хэсгээс үгүй. Энэ нөгөө усан давирлтын тэмцээн орхны хүрх. Усан давирч. Тэр тэмцээнд ер нь одоо яг хаана болж байгаа? Айл хүрхэн тэр эсвэл та нар өөрсдөө юу гэнэ өөрсдөө гар аргаар тийм үү хийчих чинь үү? Яг орхны хүрхэнд яг хүлдсэн үед нь одоо 62 сарын эхний 7 хоногийн хагас бүтэн сайд хийдэг байсан. Сүүлийн 2 жил бол орхны хүрхэнд хийгээг одоо эргэжтэйс дахиад сэргээж байгаа. Бид нар бол яг энэ Улаанбаатарт одоо найрамдалцсан байна шүү дээ. Тэн дээр 15 м өндөр хэрвээ яг мөсөн давирах сонирхолтой хүмүүс бол тэнд очиод авирч болно. Гэхдээ одоо хайлчлаа л да. Тийм. Бас энэ тэрэлжид одоо нөгөө нохой жарганы залуучууд бас тийм багц болгоцсон юм билээ. Нэг 11-12 м өндөртэй хатыг услаад би бас мөсөн давируулаад нохой жаргаар явуулаад нөгөө квадроциклтэй ингээд хамтдаад бас нэг тийм багц бүтээгдэхүүн гаргацсан байна. Тэр нь бол бас хөөрхөн л байлаа. Одоо ингээд нутгийн хүмүүс би таны нэг ярьцсан уншиж байсан аахгүй фэйсбүүкээс ивент хийж байгаа. Тэгэл нутгийн одоо зарим хүмүүс одоо ууланд гарахаар наач ингээд ус савдаг хэллэг нүллээж гэдэг юм. Эсвэл ингээд аялал жуулчлал гэдэг нь өөрөө ингээд байгальд ингээд зарим талаараа сүрэг мөрөг гэл ингээд янз бүрийн мессеж өгдөг. Энд дээр таны болов. Тийм гой мессежүүд байдаг шүү дээ. Одоо энэ орхны өрхрэн дээр бид нар анх авираад тэгэл яасан чинь тэрний дараа жилд нь аялж шүү дээ. Сайд утсан юм л да. Амиг орхны өрхрэн дээр. Тэр бол онгойших юм байна гэсэн чинь нутгийн иргэд гэсэн сайдад хавуулж байна. Энд нэг мөсөн давирдаг нөхдүүд ирж энэ хөрхрээний мөс нураагаад ах юм. Одоо тэрийг та зэгцэлж өгөөч. Тэр бол амар том гомдол байна шүү дээ. Тэгэхээр бол янз бүрийн хүмүүсийн тэр мэдээлэл сонирн байдаг юм шиг байна. Одоо нутгийн иргэд бол гоё юм ярих шүү дээ. Одоо хөрхрээний мөс нураана гэдэг бол бүр амар том юм багхгүй. Тэгээ одоо яг одоо жишээ монголчууд ч бас их тийм сүсэг бишрэлтэй гэх нь бас хэцүү. Зарим тохиолдолд мухарцдаг байна. Яг одоо энэ уул хатан давирдаг ялангуяа энэ экстрим спорт сонирхдаг залуучууд бол яг бурхан чөтгөр хоёрын одоо чөтгөр талд нь явах шиг. Нөгөө авирч болохгүй гэсэн уулан дээр нь гарчдаг тий. Тэгж явж болохгүй гэсэн болгоныг хийгээ яваад байгаа болохоор чөтгөр уудаг байхгүй. Гэтэл яг тэр одоо тэр спортыг сонирхож байгаа хүмүүс бол тэр нутгийн байгаль маягийн бол бас тийм хүндөө тусгаад сүнэгөөд яваад байгаа юм бол байхгүй. Бас тэр хайрханд мөргөөд өглөө гарахтаа сүгмүүгээ өргөөд те янз бүрийн одоо сэржин байдаг юм бүгдийг өргөж мөргөж авч байгаа гарч байгаа. Тэр чинь тэр хүн чинь бас бидний нутгийн иргэн чөтгөр шиг харагдаад байгаа мөртлөө нутгийн ажлыг бол хүндэтгээд байгаа хэвээр. Зүгээр зарим нэг тийм экстрим аймагуд бас бий л дээ. Хурц үсгэн бүр ингээд дэгдсэн. Тийм аймагуд бол байна. Одоо Завхан байна, Арангаа хойдлын хэсгүүд байна. Хамаагүй тэгж хэлж болох юм уу? Ер нь бол тэгтээ бодит бодит үнэтэй. Захны үзчихвэл болоод. Хамаагүй. Нэг коммент үнэ. Яг л энэ чинь сүсэг бишрлийг хамаагүй тийм одоо орчин үеийн спорт төр хоёрыг хооронд мөргөлдүүлж бас болохгүй л дээ. Аль ойлголцоод явах хэрэгтэй. Тийм. Ер нь бол зүгээр тэр бол нэг тийм одоо хүний хүс сонирхол бол хязгааргүй болцоо гэдэг бол заавал одоо нэг тийм галт ухамсарын юм бол яриад байгаа. Нэг тийм сонирхолтой санагддаг шүү дээ. Зүгээр мэдээж тэр орон нутагт нь очиж байгаа юм дөр тухайн орон нутгийн ёс зайшлыг хүндлэлгүй яах вэ? Гэхдээ бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд ёстой. Тэрэн дээр бол бид нэр аль тал дээр нь ойлголцож хийгэнтэй хаалт болтой ёсгүй гэж байна. За нутгийн иргэд тэгэхээр одоо би дахиад өөр юм асууя. Дотоод аялагчдын талаар
одоо дандаа л асуудал яриад байна. Яг өөр юм хэрэгс. Гэхдээ яг нэг ойлголцохтой тийм бид нар яг юу болоод байна. Одоо ингээд нэг онгой байдаг шүү дээ. Зам Монгол замаасаа төржүүл хог дагаад явж хичээтэл замдаа орчихно гэх. Тэр шиг ер нь дотоодын аялагч нар ер нь яг Монголдо аялах за одоо яг 6-7 сар гэлээд ингээд хүн болгон хотод баг байхгүй болж байна. Тэр хүмүүс ер нь зүгээр инкэ болооч гэдэг нэг тийм зүгээр одоо зөвлөмж гэх юм уу нэг тийм юм уу хог битээ хийж гэх юм уу эсвэл одоо энэ тэнд аялахтай одоо сайхан нөгөө шогтоор цогтоор ах юм хүрээлэн төсөлтэй байсан юм болохоор ингээд хадны сүг зурган дээр ингээд ингээд штрикээр яасан ч гэх нь өөр өөрсдөө ингээд сайхан бичээд зарим нь арилгахаа хийсэн байна. Ер нь тийм амар юмнууд биш үү? Одоо аялагч нарын одоо соёл хэм аялах соёл талаар дотоодын аялагчсан нэг юм онгойч биш энэ одоо яг болсон юм гэж одоо өнгөрсөн жил манай замын үдээс Бээжингээс Стамбул ордог 12,000 км-ийн торгоны замын дугуй айлгад байдгийг. Тэрний монголоор дайраа өнгөрөхдөг хэсгийг манайх хийдэг байхгүй. Тэгээд ясаж чинь бид нар ингээ нөгөө дугуйчдын өмнө замын тэмдэг тавьдаг хүмүүс байдаг байхгүй. Шон хатгаж явдаг төмөр утсаар. Тэгээд ясаж чинь сүүлдээ манайхан бол ерөөсөө шон хатгахаа болсон баг. Өөр архины шил босгох тавиал ингээ салах талд архины шилжүүлээд ингээ босгоо тавьчихсан. Тэр ерөөсөө Монголын одоо энэ аяллаа одоо гол зам дагуу бол хамгийн түгээмэл замын тэмдгүүд архины шил болцох байхгүй. Тэгэхээр нэг архины шилийг бол маш ихээр хайж байгаа гэсэн үг тийм. Маш их архич бас угааж байгаа шиг. Тэгэхээр ер нь бол яг одоо аялагч нар бас мэдээж их орноо таньж мэдхийн тулд аялах ёстой юм бол аялах ёстой. Тэгээд бүгдээрээ л их орноо сайн их орноороо сайхан аялаад тэгээд нутгаа мэддэг болчих юм бол одоо бид нар чинь 3 сая рекламдагчтай болно шүү дээ Монголыг. Тэр талаас нь бол бид дэмждэг. Гэхдээ хамгийн гол нь одоо хог мог хайдаг тэр мэрийг бол болж байгаа гэдэг л дээ. Жохон хариуцлагатай аялах хэрэгтэй. Нэг хүний нутагт очиод автобустай буудал одоо Бээжингийн гудамжинд явахдаа эдгээр хог хайж чадахгүй гоос. Цаас барьчаад явж байгаа хогээс таарах бодно хаяал. Өөр газар одоо тэгж чадахгүй зүгээр өөрөх нь нутаг дээр бол хамаагүй хаяал явчихдаг нэг юм тийм таалагддаг. Тэгэхээр Улаанбаатараас гараад хүний нутагт явж байгаа юм шиг тийм сайхан явах хэрэгтэй л байна да. Жохон соёлтой тийм юу гэдэг үлээ хариуцлагатай тэгж аялах юм бол бас тэр үндэж хэрэгтэй байна, их орч бас хэрэгтэй. Тэгээ яг хариуцлагатай байгалийн талаар хэлсэн басан юм шиг. Нэг жорлонгийн асуудал ярьж жил болгон бид нар ярьдаг тийм. Нөгөө л нэг жорлон юм байл. Тэрийг ер нь шийдэж болохгүй юм. Тийм хэцүү асуудал юм. Одоо та нар бол яг ээжсэн салбарт гаднаас жуулж ярьж байна. Тэгээ бид шийдэх хүмүүс чинь тэгээ ингээд зөөрөн жорлон гэдэг юм уу. Тэгээд шийдэж тийм шиг үйл тэгэхээр жорлонгийн асуудал томоо. Ер нь бол одоо Монгол улс чинь сая жуулч авах лоодсон тавиал одоо 10 жил болж байна. Би бол зөвхөн жорлонгийнхаа асуудлыг шийдчих юм бол сая жуулч тодорхой ирчин гэж боддتي. Бид нар болохоор тэр жорлонгийн асуудлыг шийдчих юм бол ерөөсөө шийдэж яг асуудал нь юу вэ? Асуудал нь бол хийх хэрэгтэй шүү дээ. Мөнгөө зарцуулаад хийх хэрэгтэй. Одоо манай ялжуулчдын үндэсний хөтөлбөр гэж гараад 2-3 жил болчлоо. Бүгд лооцсон. Юу хийцэн нэг ч юм хийгээгүй. Нэг ч жорлон бариагүй. Бүгд дараа нь жорлонгоо өөрчлөлийг л одоо том хөвсгөл яваад байгаа шүү дээ. Гэтэ яг бид тэр жорлонгоо өөрчлөлийг одоо тийм жорлон хийгээд тавьчлаа гэсэн зургийг нь бол олж харахгүй л байгаа юм. Түр яг бариад л явчихмаар шүү дээ. Одоо яг тэр хүн явдаг газрууд дээр жорлонгуудыг хийгээл одоо ядаж н авцаамын дагуу бол зүгээр ингээд 100 км дээр жорлон хийгээд тавьчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор ч одоо энэ зам дагуу тэр жирээр ойлгуулчихлаа шүү дээ. Одоо жишээ нь бол тэр энэ жолооч нар ч их сайн гэдэг юм хонцортой байх хэрэгтэй. Бид нар одоо нэг Оросд явж байгаа. Тэгээд яг нэг дээд солсон чинь Оросын жолооч нар бол тэгж хамаагүй зогсохгүй байхгүй. Яг л суурин газар жорлонтой газар ирж зогсдог. Манайх бол тийм биш шүү. Автобус дөрвөн явж байгаа. Би шимээр байна гэж орилол зогсоогоол тэгээ шийдэгстэй. Тэнгүүд нэг хүн гараад нэг шигчээсээ гарангууд амар том сэтэл аваад бүгдээр автобусаараа буугаад тэгээд хамаг цагаа алдаа. Нойл дээр аягүй сатдаг тий. Тэрнээс энэ чинь бодит үзэг эвгүй харагддаг. Замын нэг нэмэгтэй. Тэгээд голоор машина таглалаа. Мөө ингэж үгээр гараа шүү. Тэгээд бүр жуулчд дээр бид нар чинь жуулчд дээр ч тийм асуудал байгаа байхгүй. Одоо яг төвлөрсөн ганц нэг нойл дээр авчиад бизнес бол хэрэг тэнд нь ойчлоо. Нөгөө тоон цог хоёрхан нойл 20-30 хүнтэй очиж эдгэрч ядаа гэж ойчлуулаад байгаа. Төвхтэй.
Гэхдээ нэг үе бол бас 0-той болчлоо. Төр замын дагуу. Тэрнээс өмнө бол байгаагүй шүү. Зүгээр ингээд ер нь тэгээд яг одоо энэ Улаанбаатарын иргэдээс ч гэсэн асуугаар яг ялангуяа эмэгтэйчүүд төр өдөө явах гэхээр хамгийн хэцүү асуудал хаана гизсэх вэ? Тэр асуудлыг шийдчих юм бас явмаар байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ төрөнд нойлын асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг. Одоо энэ манай 2 сая дамжиж ярьж штэ айлж очтой. Нойлыг яриад байгаа. Гэхдээ их гоё нойл яг хийцээ бол хаалгах юм. Одоо шинэ манай 5 богч гэсэн нойл нь одоо асуудалтай болоод бид нар одоо энэ жил бидний компаниудаараа нийлж байгаа ганц нэг нойл бас босгох санаатай төлөвлөж байж байгаа. Гэхдээ энэ жилдээ бас нэг нойлууд хийчих. Одоо жоох гэгээлэгсэн өөр. Яг ер нь бол жорлон чинь жуулчд бол happy room гэдэг дээ шүү дээ. Бийцэж байгаа газар одоо намайг happy болгох газрыг л их зөв цэвэрхэн сайхан байлгаж өгөөч гэдэг бидрээс бас хүсэлтэй байдаг. Тэр чинь энэ айгүй чухал юм. Жуулч тэр нэг Монголд яг одоо танаас барыг суралцагч болгоод асуух байх тийм. Юу үз гэж ирд юм? Байгаль үз гэж ирд юм уу? За одоо нүүдэлж авах үз гэж ирд юм. Гэтэ би зүгээр боддог байхгүй ингээд Казахстан байгаль гэхээр дэлхийн өөр ингээд амар гоо байгальтай газар зөндөө. Нүүдэлч гэхээр бас яг бид нар ганц яг цорын ганц нүүдэл яг харцангуй хадгалаад үлдсэн бид нар. Гэтэ зүгээр ITV бэрлийн үзэсгэлэн дээр очингууд Казахстан, Узбекистан юу гэдэг бүгд яг л гэрээ барьсан, юугаар ирсэн гэл бас соёл байгаа. Тэгэхээр бид нар яг жуулч яг Монголд яагаад яг энэ угаас өөрөө айгу том сэдвтэй. Тэр чинь бол онгон байгаль тэгэл нүүдэлж авах соёл гэж бүгдийг нь үзүүлж байгаа. Ер нь бол яг бүгдийг л үзүүлж байгаа л да. Өрсөлдөгч ч гэсэн олон байна. Жуулчд одоо дөрөв бие хийсэн шүү дээ. Одоо үздэг юмнууд юм тодорхой хийсэн. Одоо байгалийн түүхийн музей, үндэсний түүхийн музей, Сүхбаатарын талбай, Зайсан, Богтааны музей, за Гандуу үзэж байна. За хөдөө гарахаараа хар хоринд очиж байна. Тэгээд яг бит талаас бол ингээд үзэх юм дуусчихж байгаа. Бит талаас. Оюун санааны хувьд бол Монгол өөр аяг их үзэх юм. Тэрийг бол нөгөө аяллыг авч явж байгаа гайдад өөрчлөлт амьдлуулдаг те. Одоо хар хорины хүндэд төр уртлын толгой дээр гарч байгаа хар хорон хотыг одоо боцгож тэр хүн ярьж шít. Тэгэхээр Монголын гайдууд бол том авьяасаа байна. Тэр хүний нүдэнд харагдтал ярьж энэ хүндэд чи ийм байлаа. Тэнд бол зөвхөн Эрдэнэцул харагдаад байгаа шүү дээ. Тэр чинь Эрдэнэцул 4-5 дахин том босгосон тэр хотын тухай гайдууд ярьж байгаа байхгүй. Тэр гайдуудад Монголын ээжүүдийн гайдууд бол би талархдаг тийм ундаг тийм одоо мэдлэгтэй тэгээд төсөөллийг ерөөсөө нүдэнд байхгүй зүйлийг тэднэрт байлгаж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэрний дараагаар бол мэдээж одоо нүдэлж авах соёл байна. Дээрээс нь гол нь одоо нүдэлж авах соёл байна. Тэгээд нэг миний зүгээр өөрийн яг нэг тийм хэлмээр нэг тийм байдаг. Манай одоо аялжуулч Монгол улсыг сурчилж байгаа аялжуулч үзэсгэлэнгүүд манай улс ороод идэх байхгүй. Тэгээд ингээд тэр зургнуудыг ингээд харахаар дандаа юм гой байгалийн зураг байдаг. Хүн байдаг. Юусе хүн байхгүй. тийм биш нэг шиг одоо жишээ нь одоо энэ нөхрийг л аваа хийчих юм бол зүгээр байгаль байгаа байхгүй тийм. Тэгэхээр байгаль харсан хүн болохоор ямар гоё байгаль вэ гэж харахаас биш очиж үзэж боддоо. Энэ нөхөр ирвэ ингээд нөхөр унцаа явж за хэд очиод нөхөр унж үзээ тухайн унж үзээ. Тийм сэтэл төрд юм л да. Тэгэхээр бас энэ гэрэл зурагчдыг хэдийн зохиомжтой зураг авч байгаа ч та нар хүн оруулаа. Тэгээд аваад байх юм бол бас аялжуулчтай хэрэгтэй байна. Тэгэхгүй ерөөсө хөнгөө дандаа хөнгөөтэй зураг гэдэг. Эсвэл хитрхи монголчлог тийм зохиомжтой авч. Зохиомжтой зурагнууд ялангуяа бид нар нөгөө цаатан дээр очичоод нэгэн дугуй адил хийж цаатан дээр авчихсан. Цаатан дээр цаатмангууд бол тэгж байна. Гадны зурагчд ирдэг. Тэд нар бол бидний одоо ахуй амьдралыг ерөөсөө хүнддэггүй гэдэг. Хүнддэггүй зүгээр одоо бид нар юу хийж тэрийг ингээл зургийг авчаад яваад байдаг. Монголчууд ирэхээр өстой төвхтэй. Тэд очиод зогс тэрийг бариад яв. Цаагаа 2-3 игнэгээр нь ингэж яв. Ингээд бид нар ямар тэдний кино жүжигч юм. Тийм асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр бас манай монголчууд аялахдаа одоо яг өдөр янз бүрийн гоё зураг мураг авч болно. Гэхдээ бусдын амьдралыг одоо бит итгэж төвөөгээч тий. Төвөг болохгүй ингээд бусдад саад хийхгүйгээр аялал сурах айгуу тийм чухал хэрэгтэй байхгүй. Тэгвэл нэг айлд очиод найр хөрөнд хийж байгаа зураг мураг ахуулаад иж болохгүй байхгүй. Эсвэл одоо
та энэ үнэгээ ингэсэн. Ингээд одоо үнээ саадгүй цагаар үнэгээ саалах гэж чинь айгу төгөлтэй шүү дээ. Тэгээд тэр манерын нөгөө явах цагт нэг юм зураг тэр үүнд бол зураг авах чухал байгаа л. Тэр бид нар бол бас бусдад цаад хийхгүйгээр аялал сурах юм айгу тийм хэрэгтэй юм шиг. Бусдын одоо амьдралыг төвөхгүй гэсэн үг шүү дээ. Одоо зүгээр миний данзаараад хахад Монголын гол ингээ аялж байгаа аялал жуулчлал хөгжиж байгаа бүсэнд за хөвсгөл тэгээ өмнөгөө баян үлхий төвийн эдэн болгож өөр ер нь одоо дараагийн магадгүй destination болж магадгүй гэсэн юм таны бодлоор юу гэдэг вэ? Одоо яг группээс анзаарч авах бид ингээл за улагчны хар нуурыг нэг зур дээр чи хүн болгон тийш ингээ шүү. Хөөсөл хүн болгон хөөсөлөөр шүү. Тэгэл бид нар бодог за энэ 100 жишээнд юу байх вэ гэдэг. Арай өөр шин тим одоо аялал жуулчлал хөгжих боломжтой аймаг гэдэг бүс нутаг аль байх вэ? Таны бодлоор яг нь ер нь бол аялал жуулчлал бол бусад аймагуд төр жиг төгжих ёстой мостой гэдэг янз бүрийн юм ярьдаг. Аймаг бол аялал жуулчлалын хөтөлбөр гаргаал тээ. Би бол тэрийг нэг ойшоодгүй шүү. Тэр бол нэг тийм төрөө хийгээд байх ажил биш л дээ. Бараг Facebook хийчихэж байгаа ажил байна шүү дээ. Улагчны хар нуурын зураг тавьгууд монголчууд тийш очиж байна гэдэг. Тэр урсгалыг харин эрхийг мэдэрч байгаа тэр аялал жуулчлалын мэрэгчлэлтэн ч юм уу тэр аймгийн засаг дарга ч юм. За энэ нөхдүүд ийшээ ирэх нь шүү гэж байгаа юм бэлдүүл зүгээр байхгүй. Тэрнээс одоо манай аймгийн ийм газар гоё гэл одоо манай байдаг айгуу том манай төрийнхний гардаг айгуу том алтай тэр баг. Аян аймаг бол аялал жуулчлал хөтөлбөр хийдэг. Тэнгүүтээ нэг хүнд чинь одоо тэр нутгийнх нэг юм гоё содн нэг хад ч юм уу те нэг ганц мод ч юм уу тийм юм тэг үнэтэй байд юм байна л да. Тэрийг аялал жуулчлалын хөтөлбөрт оруулах гэдэг арчдаг. Тэрийг л бараг үзэхгүй бол та нар бол аялал жуулчлал ойлгохгүй нь тэнгүүд байна энэ. Бараг тэгж харах нь тийм биш шүү дээ аялал жуулчлал. Аялал жуулчлал өөрөө нөгөө хэрэгцээгээд авдаг бизнес. Одоо шинэ улагчны хар нуурын зургийг 50 гол улагчны хар нуур руу хүмүүс очиод байна гэдэг чинь бас тийм тэнд очиж зураг авахлах тийм хэрэгцээ хүнд гараад байна гэсэн үг байхгүй. Тэрнээс биш зүгээр одоо шилийн богдын оройд дээр нэг зураг авахлаад тавихад за цагаан сараар л хүн очиж штэ тэрнээс биш яг одоо шилийн богд руу зориод очиод ах юм ямар байд юм бол бас мэдхгүй те. Ер нь бол зүгээр хэрэгцээгээл дагах ёстой. Би бол энэ жил одоо жишээ нь тэр аймаг нь тэгээд тодроод гарчихна гэж бол яг тэгж бол бодохгүй л байна. Өсгөл рүүгээ явдгаар явах, шилийн богд руу явдгаар явах. Яг гол урсгал нь бол баруун аймагт л байгаа байх болов те. Одоо жишээ нь тэр их нууруудын хотоор одоо нөгөө засмал зам тавигдсан учраас одоо хяргас увс нуур өдр чинь их гоё болчихлоо. Шууд дахиад очиж боломжтой болчихж байгаа. Жишээ нь бол увс нуур чинь бол бас одоо улагчны хар нуураас ч том илсэн манхнууд төр хажуур нь байж штэ. Тэ. Яг нь жоохон шумууд Монголын анхлаад найтах үеэр нь очиж байгаа. За тэр дөрвөн нуур байна бас гоё. Улагчны хар нуураас цааш одоо нэг 200-300 км-т үзчих юмуд яригадаад байна шүү дээ. За тэгээд бас нэг агуу янз бүрийн юм сонирхдаг хүмүүс байх юм бол тэр их хайрхан уул муул гэдэргээд бас байгаа л да. Янз бүрийн юмуд байгаа. Гэхдээ яг хүмүүс жишээ нь одоо монголчууд чинь усан сэлгүүж устдагч аялдаг ард юм шүү дээ. Голын ирэг дээр очиж цалхинд гардаг. Нуурын ирэг дээр хөвтөх дуртай. Хөлөө дүрх мөрх тэр чинь бас тийм сонир бит юм шиг. Тэр ус дагна гэх юм бол одоо тийм л юм. Хамгийн цаатлын баруун талын нуур гэх юм хотуур нуур. Өсгөл нуураас тутахааргүй тийм гоё үзэсгэлэнтэй. Зургийн тавиад нэг хэдэн хүн хөлөө дүрэл зураг авах болчихвол тийшээ бол бошуулах тодорхой. Ус дагдаг ард юм шүү дээ. Уснаас айддаг мөртлөө ус дагж аялдаг тийм ард юм. Одоо жишээ нь ийшээгээд одоо нэг ч хүн усан сэлбэг мөртлөө 70 арай дээр очиод л байна. Тэнд амраад байна. Яг үнэ юм шиг. Би нэг бид нар нэг лайв хийдэг байсан байхгүй өдрөжил. Тэгээ нэг Монгол далаач ингээд нэг ахтаа уулзч ирсэн. Тэгээд манай хүн тэгж байгаа. Монголчууд ингээд далаа гэхээр ингээд хөвсгөлтэй гэдэг. Тэгээд нөгөө яг далаа гэдэг чинь Атлантын далаа, Номхон далаа тэр үуч бүр тэрүүгээр ингээд бүтэн ингээд явцаа ажлын шуумаар тэгэхээр л ингээд ягуу хэцүү ингээд далаа гэдэг ярих л өөдөөс хөвсгөл далаа гэдэг. Тэр яриасан. Яг муулж байгаа биш гэхдээ ерөөхдөө бид нөгөө далаа гэдэг нөгөө өнцгөө харах. Шүү дээ. Тэгтээ өвсгөл чинь бас их ус шүү. Том ус шүү. Тэгээд яг аялал жуулчлал байс зүгээр ингэж бодох. Жохон зохион байгуулалт юм даа гэж харагдаад байна зүгээр. Одоо чинь би за бараг 6 жилийн 7 жилийн анх удаа хөвсгөл явж үзэж байгаа. Нэг өдөр шиг бодож байгаа. Би юу яагаад хөвсгөл явж үзэж байгаа. Тэгээд шууд ийшээ орон нутгийн оноо зогоно бүрэн дээр бухал бүрнгээс цаашаа нуурлаг очих гэсэн чаддгүй унаа олчдөг. А нөгөө гадны жуулчлал бол нөгөө компаниуд нэрээд ирэл ингэ аваач.
Тэгэл нэг машин үлээж нэг ахтаа тохирч байгаа хаа нэг авах гэсэн юм шиг. Тэгээс нөгөө за тэгээ за би хүн үлээж. Тэгэхээр би 4-5 цаг нөгөө машин жижиг тэрэг дүүрхийг хүлээгээд ашгүй нэг мөрөнгөний хитэн шоудах цаг нуурын дээр уух гэж байгаа хүмүүстэй зөв явж байгаа. Тэгээ бодохгүй тохой зүгээр л энд нэг бэлэн машинууд байдаг. Тэгээ такси нэг бүр нуур хоёроор хөөцглөө явж идэг. Тийм байж болтгоо. Тиймэрхүү юм айгүй харагдаад байдаг байхгүй. Тийм юм байх хэрэгтэй шүү дээ. Нийтийн тээвэр байхгүй байхгүй. Манай ч нөгөө нийтийн тээвэр нь эрэл сурлаар болчихдог шүү дээ. Дүүхт одоо ялангуяа найзынхаа сум хоорондын тэгээд ингээл холбогдсон. нийтийн тээврээс үлжиг алга болгоцсон болсон чинь. Одоо яг хот хоорондын тээвэр бол байна дөө. Сум хоорондын тээвэр бол байхгүй. Тэр нөгөө эрэл сурлаар явдаг болчихсон. Хуучин бод тэр тээвэрч байсан. Тэгэхээр бол яг хэрвээ тэр хуучин системээ хадгалж авч үлдсэн бол манай дотоодын айлж болох хөгжил айгүй том төвхөнтэй юм байна. Одоо бол бас тэрийг бий болгох хэрэгтэй. Тэгчээж энэ нөгөө дотоодын айлж улсад нь хөгжиж гадаадын жуулчдыг авцарт юм байна гэдгийг л одоо л салбар жоохон ойлгоод байгаа юм шиг байна гэж боддог байна. Би ч гэсэн бас тэгж л боддог. Хасаа бүсний хоёр дээр очсон. Бүсний хоёр дээр бол очив. Бүсний хоёр дээр бол яг уу нодно очсон. Одоо сүүлийн 2 жил бол хүнийх нь замбраа галч тээ. Зөвхөн хідэн очтой юм чи багцаа зүгээр би бас экзам мэдгүй л юу. Бас энэ жил 20 мянга л гэх шиг болно лээ. Тэгэхээр сайн очиж шүү дээ. 2 өдрийн дотор 20 мянган хүн цуглуулж чадчихна гэдэг сайн л. Гэтэ энэ бол зүгээр тэнд одоо тэр нөгөө засгийнх нь хүмүүс ингээл бүсний өрөөс сурчлаад амар юм болоод хийц юм бол биш шүү дээ. Нэгдүгээр тэнд дид бүтцэн гэсэн байхгүй. Засмалтай болоод дээрэс нь энэ нөгөө Facebook энэ одоо олон нийтийн сүлжээн дээр энэ баярын нөгөө өмнө нь очижсэн хүмүүсийн зураг мөрөг ингээл тэр зүйлүүд нэгээс сацалж байгаа. Түлхсэн болохоос биш яг төрийн зөөс хийгээд дуртай хийсэн тийм сурчлага хийхгүйгээр энэ чинь ингэж очиод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар болохоор нөгөө яг одоо дотоодын айлж уртыг хөгжүүлэх гэж байгаа чиглэлээр яг зөв тодорхойлж чадах юм бол бид бүтцэлтэй тавьж өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр юм бол тэгээд юм бол асуудалгүй хөгжиж юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэрнээс яг Мөсний баярыг одоо зохион байгуулж байгаа тэр нэг талбай байгаа шүү. Өсөн хотхон хийж байгаа. Тэр бол нэг 100 хүний л талбай шүү дээ. 100 хүн л очиод ингээд тоглоод байна. Тийм жижигхэн талбай байна. Тэрнээс бүр нууран дээр бол зарим нь бол тэр Мөсний баярын Мөсний хотхон хаана байгааг бараг олохгүй байж байгаа буцаж байгаа шүү дээ. Зарим хүн нь одоо хотоос жоохон ширүүхэн халаалт малаалтаа гарчих юм бол олохчгүй очиж дээ. Шууд очно ганц нууран дээр зураг хочоо буцаа явчих мэдхээр л юм. Та одоо жуулчтай бол харьцангуй зураг их авдаг хүмүүс те. Тэр нь тантай зүгт ингээ яг мэрэгжлийн гэрэл зурагчтай тэр юу явж байсан. Зүгээр яг одоо юу гэдэг яг нэг зураг авах гэж зорж ирж байгаа хүмүүс. За магадгүй зөвхөн видео хийх гэж зорж ирж байгаа ажилчнаар бол бас их байдаг шүү дээ. Яг манай дээр бол тийм хүмүүс ирдэг. Би болохоор яг тийм аяллууд нь явдаггүй. Гэрэл зургийн аялал бол би ч өөрөө зураг авахдаа байгаа юмыг байгаа байдлаас нь дордуулж авдаг юм. Бүтэхгүй ажил тийм. Юм хүндэг гой зураг морог авахыг заах. Тэр чинь бас тийм тусгай чиглэл шүү дээ. Тусгай сонирхолтой. Гэрэл зургийн аялал бол Монголд бас нэлээд сайн хийгддэг тийм. Mongolia Bike Challenge гэж энэ талаар бас хийсэн юм байна. Энэ ер нь яг ямар үйл ажиллагаа вэ? Mongolia Bike Challenge гэдэг энэ Монголын дугуй аялалд бол нэлээд тийм том төлөвлөж өгсөн тийм уралдаан гэж ойлгодог. 2006 онд анх энэ Италийн Progetto Avventure гэдэг компани захирлын Били Молоны залуу одоо анх энэ гойр анх дугуй аялал хийж явсан. Тэгээд тэр үед ингээд манайын би ийм дугуй уралдаан хийх юм мөрөдөлтөө гэсэн баг. Тэгэхдээ би одоо Атакамагийн цөлд ч юм уу, Сахарын цөлд, Африкт Монголын тухай ярихгүй байна. Тийм дугуй уралдаан хийх. Үгүй манайд хийж. Монголд хийж. Манайд бол бүх юм ингээд биелнэ. Юу Атакама. Тэгээд энэ Mongolia Bike Challenge анх 2010 онд чинь 6, 7, 8, 9 гэдэг 4 жил гараад аяллууд нь хийгдэж байгаа. Тэгээд 10 онд анхны уралдаан болсон. Анхны уралдаан чинь бас нэг 19 орн 21 орн 102 дугч иржсэн. Энэ бол тухайн үед л нүсрэ арга хэмжээ байсан байхгүй. Тэгээд нүүдлэр явдаг, майхнаар явдаг. Энд чинь ерөөсөө нөгөө гэр бааз дамждаггүй, гэр бааз байхгүй замд нь. Тэгээд бид нар чинь 102 дугуйч нь уралдуулахын тулд бараг 80 хэд ажилчид ажил болж байгаа байхгүй.
дуучин машин. Амар л да нэг камер дээр нь 250 орчим хүн байрлна. 220-50 хүн имлэг. Тэгээд галтгоо тогоошнол. Тэгэл одоо нэг өдрийн хэрэглээнд тэгэхэд 5 тонн ус. Тэгэл 5 тонн ус. Зүгээр нэг Coca-Cola-ных нь зарцуулдаг Coca-Cola гэхэд өдөрт 250-аас 300 ширхэг ингээд Coca-Cola гэх юм уу. Нүсрэг юм болдог байсан. Тэр чинь нэг зөөж байрлах нь бид нар бас их хөвгтэй. Яг энэ уралдааны хамгийн гол Монголыг сурчилж өгсөн юм бол яг тэр дугуй айдлын зах зээл дээр гаргаж ирсэн. Тэр нэгний дараагаар бол айгүй олон дугуйч Монголыг сонирхдаг болсон. Дээрээс нь Монголын одоо Монгол орны тухай тийм янз бүрийн одоо дугуйтай одоо нэг гоё байгаль дээр чинь нэг акшн авчихсан. Дугуйтай хүмүүс яваал одоо мал дундор чинь дугуйтай хүмүүс ингэж такултаал тий. Тэрнээс биш нэг өмнө нь хоосон байгаль дээр юм юмнуудыг хатарч бас тийм болдог. Тэгээ энэ дээр чинь анхных нь нөгөө National Geographic-ийн зурагчлаач нараас бас хүмүүс ирж ирсэн. Тэдний зургнууд альбом гараад бас айгүй хөөрхөн нөлөөлсөл гэж боддог шүү дээ. Ер нь бол болох юм байна гэдгийг харуулсан юм шүү дээ. Тэд одоо ч болж байгаа шүү дээ. Эх жил одоо 10 жилийнх нь байна. Би яг National Geographic гэсэн таны нэг хэлсэн юм яас үзүүлэх гэж хайгаад байна. Тэр хаана энэ энэ нөгөө National Geographic-ийн тийм нөгөө Silk Road Extremes гэдэг баримтат кино гэдэг. Энэ одоо хилөө та хэдэн настай байсан? Хилээ залуу байсан. Чи носон боо хаа юм. Юу вэ? 2002 онд байна. 2002 он нийлэгцээ. 2002 оны. Тэгээ энэний хамгийн гол нь Silk Road Extremes-ийн одоо яг энэ дээр гарах нөгөө нэг зураглал зохиомж биш үү? Тэрийг би өөрөө бичиж ийшний явуулсан. Хамгийн гол юм тэр. Тэгэхээр чинь зохиол хийсэн гэсэн үг. Яг энэ ч нэгтэй зохиож ядаад байгаа юм байхгүй та нэг зах дээр очиж нэг юм янз бүрийн нэг зураглал норох юм байна. Зах махаар яваал тэгээд. Энэ ч нэг би ч нэг хаварж гарсан байна. 3 сар лав National Geographic дээр хадаатай байлаа. Асаагаар телевизээр хасан ботл би өөрөө гар. Silk Road Extremes гэдэг энэ тэгээд Монголын гойтой аймаг дахин тал бигэр шаргын гол тавсан тийм кино баг. Зах гэсэн захын талаар асуусан. Би нөгөө Жорж нэгний үлч Монгол ирээд заавал нарантуул зах ордог. Тэгээ нарантуул ч нөгөө олон улсын худалдааны төв гэдэг нэртэйг би тэр үед ойлгохгүй юм. Бас сайтаас дараа нөгөөс чинь Best Destinations гэдэг тэр бараг хоёрт нь байлгүй тийм нарантуул сайт. Нарантуул ч ер нь амар албартай. Бүх юмыг нөгөө Монголын амьдралыг шууд очиод үзчих боломжтой байна. Адал явдалтай айж очирдаг тийм юм хумаа алтан бас хүн аднаас айж болгоомж сэргийлж явна. Орхоос өмнө бол амар том зааварчлага гэж байна. За ер нь кармаагаа ингээд хамаг алтаж болох бүх юмаа үлдээ энтрээс бөөн зааварчлага авч ороод алтчихдаг. Тэгэхээр чинь бас сурамгаалтай. Тэгэхээр ер нь бол яг олон улсын тийм олон улсын худалдааны төв нэртэй шүү. Гэтэ яг ингээд black market гэх үг нь бол black market ч бас арай өөр утгатай юм билээ. Манай энэ ч бас яг black market бол биш юм билээ. Зах мах гэдэг. Гэхдээ ер нь жуулчд бол зах үзэх их сонирхолтой байдаг те. Ялангуяа нөгөө хямд өсөр юм ах. Ахыг зорж байгаа жуулчд бол нарантуулдыг бол үзүүлчих тал гингүй шүү. Гэхдээ хамгийн гол нөгөө цагдаа магдаатай орооцох тэр асуудлуудыг цаана сэргийлээд өгчвөл нарантуул бол бас л үлээж ууштай бас сонирхолтой бүтээгдэхүүн шүү. Нэг тал өдрийн бол гоё хэлбэртэй. Одоо зарим хүмүүс чинь тэгээд би нөгөө хэлэх гээд байгаа санаа нь заавал нэг байшин байрал тэгээд нэг өндөр нэг одоо юу гэдэг сүм дугуун чи юу гэдэг те эсвэл нэг хөшөө босгоол тэгчүүл нэг хүн үзэх хийх юмтай тэнгуэл одоо манай тийм юм байхгүй нэгэл тэгээд ер нь бол нөгөө аялжуулч өөрөө нөгөө сэтгэлгээний бизнес байхгүй одоо ерөнхийдөө юм хоосоо орон зайд одоо би ингээд чинь уул тавихын тулд уулын зураг ингээд харуулж байгаа бүр харуулахгүйгээр ч бас ярьж рекламдаж болдог штэ. Тийм л бизнес ахгүй. Өөрөөсөө нөгөө нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлийг хүнд зарж чаддаг. Тэгээ тэрийг хүн авдаг тийм. Ер нь гэдэг уран сэтгэмжийн бизнес. Жишээ нь одоо Улаанбаатар чинь нарантуулыг үздэг аял байгаас гадна гэр хорооллын одоо гэр хороол дундор явдаг тийм сэтэдгүүр байдаг байхгүй.
одоо яг гэр оролцооны годомжоор яваад энэ жолны бэтийн нохотой айл ийм тэмдэг одоо бүх юм бас харуулцдаг. Яг одоо энэ болохоор нэг орчин цагийн монголчуудын амьдралтай танилцуулж байгаа. Одоо орчин цагийн монголчуудын амьдрал ч хотын амьдрал, хөдөөний амьдрал хоёр байна тийм. Хотын амьдрал нь бас хоёр янз дотроо. Гэр оролцооны амьдрал, байшингийн. Ингээд тэгэхээр гэр оролцооны амьдралыг бас үзэж сонирхолтой болж байдаг. Энэ болохоор манайх ч болохоор ингээд жуулчдыг бол бас үзэсгэлэн дээр бол бас хүлэгтэй байгаа байхгүй. Нэг л хоосон талд ганц гэр тэгээд баахан мал зал ингээд бэлтцсэн тэр ганцхан тэрийг л харуулад жуулч байгаа юм. Бид л бас хотод нь бас ийм нөхдөд амьдарч байгаа шүү. Гэрт бас амьдардгүй байшинд амьдардаг шүү өдрийг харуулахын тулд бас гэр оролцоор явдаг юм байна. Яг бодит байдалд үзүүлэх ёстой л байна. За одоо энэ зурнаас бол за аялал болох магадгүй амжилттай болтгоо хөхтэй за алдаа гарна, эрсдэл тохиолдно. Гүн тэр үед та ер нь яг өөртөө юу гэж хэлдэг юм? Ер нь бэрхшээл тохиолдсон үед яг яах вэ? Компани гэдэг чинь өөр ингээд маш том зүйлстэй дандаа ашигтай ажиллана гэж байхгүй. Тэгэл алдагдал хүлээн. Тэр яг тэр үедээ яг за одоо юу гэдэг би зүгээр төсөөлээд яриад за алтраа одоо ингэ шүү гэдэг. Та өөртөө дотроо тэгэж хэлтгүү ер нь яг юу гэдэг ямар зарчим баримт. Яг ер нь юу штэ. Аялал чинь бид хэлсэн штэ дөрөв Монголын айлж уучлал яг л хотгоны ирэн дээр явдаг аа гэдэг. Шинэ одоо энэ одоо Mongolia Bike Challenge гэдэг нь 2013 14 онд бид нар чинь 2 кампер явдаг байсан чинь нэг өглөө босоод ирсэн. 2-3 өдөр ихэд нэг хангаан орооч бороо амар бороо. Тэгэл нэг өглөө босоод ирсэн чинь сансрын утсаа доотлого ирж байна. Гэсэн чинь манай чинь 2 кампер явдаг. Нөгөө кампер нь би урд өмнө очих хэрэгтэй байхгүй нэг өдрөө. Тэгсэн чинь уцаар ирж байна. Танаа нэг камп живсээ л гэж. Гэхдээ яахаа живчдэг гэж түн голын усан давтаад машин дэргэн живээ. Хоёрдугаар камп чинь байхгүй шүү. Хоёрдугаар камп байхгүй болно гэдэг чинь үндсэндээ бол 50% таа болж байгаа байхгүй одоо яг хүчин чадлынхаа. Тэнгүүд л яг асуудал эхэлж байна. Нэг камп ер нь тэгсэн чинь яг манай хэд яасан бэ гэхээр нөгөө түн голын үер гэдэг юм ер нь бол устаа тийм үед одоо голын одоо нөгөө юу гэдэг л голдрол гэж ярьдаг шүү дээ. Голдрол дотор л хонжуулахгүй байхгүй. Голдрол дотор хонж байгаа шүн усан давтцсан. Тэгээ усан давтснаа мэдээд нөгөөдөл чинь уснасаа гарах гад яж байгаа голынхаа усан машинаас суулгаад тэгээд живчихгүй. Үндсэндээ нэг том машинаа живүүлээд нөгөөдөл чинь ингээд нөгөө Orbison Cruiser шиг яг л арал дээр богдчих. Нэг машин арал дээр нөгөө машин усан. Яг тэрийг бол бас аялал авч явсан, ахалж явсан багийнх нь ахлах гэж болохоор онцгой байдлын бортой гэж ярьдаг. Онцгой байдлын яг наагуурч ороор гэдэг харуул орцож нөгөө машин суудсан. Тэгээд яг уу. Тэгээд нөгөө хэд чинь нөгөө бас их азтай манайхан чинь бас 7-8 эсвэл ч үлээ. Ингээд нөгөө том юм 66-аас өдөр машин шүү дээ. Тэр түүн голч ивцсэн. Тэгээд тэр одоо нөгөө онцгой байдлын үер уснаас сэрэмжлэр гэсэн нэг тийм анхааруулга явдаг шүү. Тэн дээр ер нь гатын дөө. Ингээд нэг хитэн машины дээр суудсан ингээд усан татцсан. Тэр бас нэг онцгой байдлынхан чинь юм рекламтаар амар яа. Би чинь хөрсгөлний үлэхний сайд нэг програм урсгачаа. Тэгээ би ч урсгаагүй манай найзын компани машин усан живчихгүй. Тэсэн чинь над руу танайх арай нэр хүндтэй чи танай нэрийг хэлэхээр хурдан очиод аварчих байх гэж танай нэрийг хэлсэн шүү гэсэн чи. Тэр 100 явсан. Тэр Mongolia Expeditions компани машин одоо үлэхний сайд ингээд урссан. Та нар үер уснаас болгоомжл гэдсэн. Одоо энэ зураг бол баг тэр нөгөө нэг тэр эдрийн усан живсэн зураг бол одоо 10 жил онцгой байдлын дээр юун дээр үер усны аяллаас болгоомжлох. Тэр нэг шторк дээр яваад байдаг. Амар байхгүй. За ер нь бол тэгээд хамгийн гол юм тэр нэг кампа тэгж алдчихад тэг бид нар чинь ерөөсөө нэг багийн ажиллагаа одоо ингээд 72 цаг билүүд төвч уралдаанд дуусгаад 72 цаг л үлдсэн байхад бид нар тийм асуудал. Тэг ерөөсөө тэр 72 цагт нь ерөөсөө бид нар унтаагүй шүү. Ерөөсөө тэр нөгөө кампыг чинь нүүлгээд яаж байгаа тэр 100 хэдэн дугуйчдыг чинь бас уралдааныхаа тасалдуулахгүй авч явах хэрэгтэй. Тэгэл ерөөсөө нэг кампер бид нар бүх тэр ажлуудыг амжуулж байсан. Тэгэхээр бас тэр тухайн үед бол яг чи нөгөө нэг яаж зоригжуулах хэрэгтэй вэ гэдэгтэй. Ер нь бол би ч нөгөө үндсэн суур боловсрал маань цэргийн дарах штэ.
тэргийн дараах чи бас нэг тийм одоо бол тухайд бид нар ч нөгөө ингэж ярьдаг байсан шүү. Ташаандаа нагаантай тархиндаа тактиктай байсан хэрэг. Тэгээ ер нь бол зэрэг дараах хүн бол мэдээж хүмүүсийг уурайлж өөрөө шуургаж орох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс манай нөгөө камп живчлээгээд одоо тэргээр уйлж унжаал хүмүүсийг ингээл хямраагаад явах юм бол бүгд дагаа явдаг. Ерөөсөө тийм байдал үзүүлж харуулахгүй шүү. Тэгэл тий дотроо заад ихсэн юм байна да. Жохон харааж байгаа ч гэсэн. Тэгээ ер нь яг манай компани нэг хэсэг энэ уралдаа ч гэсэн нэг шууд шаагаад өөрөөтэйс байна. Амар өөрөө шүү дээ шууд шаагаад. Яг тухайд бид нар ч нөгөө говьд явж байхдаа шууд шаа гэдэг байсан. Одоо зам ингээд хаашаа явах юм бэ гэхээр шууд шаа. Чигээрээ явах гэсэн үг байхгүй тий. Тэгээ энэ өөрөө маань болохоор яасан гэхэд скватрид бадрын 102 тамирчид хашгирч байсан. Тэгсэн чи хэвлэх энэ одоо яг юм гээд байна гэхээр мэдгүй нэг тийм өөрөө аль тавьш. Тийм болж ирсэн. Тэгэхээр энэ бол за хараалтын юм хаалт. Яг энэ бол хараалтын үг биш шүү дээ. Одоо жишээ буруу шаах энэ гэдэг юмнууд байдаг шүү дээ. Одоо гадаад тэргийн яамнаас тэр асуудлыг буруу шаажаа гэдэг. Энэ бол ярианы бид нар зүгээр байх хэрэгтэй гэдэг байхгүй. Энэ болохоор тодорхой хэмжээнд энэ том баг магийг удирдахад тийм зоригжуулсан тийм уйлсан тийм үг бас нэг тийм хүн байх хэрэгтэй шүү. Тэрийгэ дагж тэр том хямралыг давж гардаг байхгүй. Тэр сүүдийн тэр дадлаг бидний энэ тэр юу живсэн гавшиг биш. Бид нар одоо зүгээр гадаадын багж намайг харж байсан, дотоод багж намайг харж байгаа. Би тэр үед одоо ерөөсөө удаж боддогчгүй намайг бол өстөд чиг төгрөөр хийцээ авдаг гэж хардаг байсан. Тэгэд би ч нөгөө сүүдэр нөгөө 72 цаг яхаар ч өөрөө бас жоохон нервтэй болж ирлээ. Хамгийн гол нь кампийн голоор ингээд алхах ш тэр чинь бас 200 хэдэн хүн байрлаж байгаа камп ш. Хинтэй ч тарахгүй ш. Хамгийн гол хүмүүс нуугддаг гэсэн. Тэгэхээр бас нүртэж мөртгийг боддгоо байсан ш. Яг ингээд таны яг би бас зүгээр одоо ажил хийж байгаа нэг ингээд компаниудтай харьцсан хүмүүстэй хамтарч ажилладаг хувь хүмүүс компаниуд төр зүгээр таны хамтарч ажиллахад одоо та чинь танай компани бол за жуусны баазуудтай харьцсан нийслэлийн компаниуд за жолооч нар ингээд нутгийн иргэд энэ хүмүүстэй хамтарч ажиллахад хамгийн түрүүнд баримтлах ёстой зарчим байна. Тэр зарчмыг баримтлж ажиллавал ер нь одоо хамтын ажиллагаа илүү сайн болдог, ойлголцдог, тийм үр бүтээмжтэй, бүтээлтэй болдог, үр дүн сайн болдог. Ямар зарчим юм та хамгийн тэгээ ер нь бол ил тод байдал тэгээд сайхан харилцаа штэ. Ер нь бол ажилжуулч өөрөө харилцааны бизнес. Заавал одоо нэг үн тогтоочоод нөгөөх нь яг тэр үннийхэн төлөө ажиллах эсвэл байхгүй. Харилцан биеийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол тэр харилцааны бизнес учраас ил тод байдал тэгээд үнэж байх. Итгэл байх байдал. Хамгийн гол нь биеийг хөдөлгдөггүй байх хэрэгтэй. Тэгжээж бизнес цаашаа явж байгаа. Тэрнээс биш нэг жил нэг юм ярьчаад нөгөө жил нэг юм яриад байх юм бол угаасаа тэгээд хүмүүс ажиллагаа болчихно тэр чинь зах зээлийн хөл аялжуулч гэдэг юм бүх бизнес төр тийм байгаа бох тий. Одоо энэ тээврийн асуудал дээр та ер нь одоо бид нар ингээд одоо гол нэг агаарын тээвэр л гэдэг дотоод нэг агаарын гадагшаа гарч байгаа ч гэсэн тэрэн дээр таны бодол Монгол улс ч өөрөө нэг арал дээр байдаг улс тий. Арал дээр байдаг улс учраас биднэрт бол агаарын тээвэр зайлшгүй шаардлагатай. Хоёрхан улсын дунд байгаа. Хоёрхан улсын дунд байгаа улс чинь агаарын тээврээс сайн хөгжүүлэхгүй бол өөр гарц байх сонголтч байхгүй. Тэгэхээр бид нар бол аль болох одоо шинэ нисхийн ордон ашиглалтанд оруулаад олон чиглэлд нислэг үйлддэг болох одоо тэг олон өөрийн дотоодын авиа компаниудтай болох хэрэгтэй байна тий. Тэгэхгүй бол бид нар бол бас энэ ээлжүүлэлт бол бас иргэдээ ч гэсэн гадагшин дотогшин зөвхөн агаарын тээвэр маш чухал. Ер нь бол дэлхийд Монголыг таниулахад агаарын тээвэр маш чухал байхгүй. Тэрнээс төмөр замаар дамжиж бол бид нар яах гэж байна. Хятадын нутгийг дуулахад жуулчид хэд хоног төмөр замаар явж ирэхгүй. Оросын нутгийг дуулахад хэд хоног явж ирэхгүй. Ирээд Монголд хэд хоног уу гэдэг асуудалтай байна тийм. Оросын нутгийг одоо Москвоос гараад Улаанбаатар 5 өдөр хэвэр үстэй. Хятадууд бол Бээжингээс одоо энэ тун удахгүй цаг хурдан галт хэрэгтэй болчихвол энэ Бээжин 92-ийн хооронд нэг өдрийн од ирэх байх л та. Манай хоёр бол болоогүй шүү дээ. Тэгэхээр бол бид нар агаарын тээврээр чухалчлах хэрэгтэй. Одоо ингээд танай компани дээр би яг нэг мэржний болсон үеийн талаар асуусан байна л да. Ээлжүүлэх зөндөө олон сургуулиуд бэлтгэсэн. Би бас өөрөө яг нэг бүтээгдэхүүн. Тэгэхээр яг залуучууд юу ингээд мэдэхгүй эсвэл хандлага болохгүй байна уу? Эсвэл ингээд чадвар дутаад байна уу? Яг одоо салбарт ажиллая гэж байгаа залуучууд юу гэж хэлмээр вэ? Одоо жил болгон бараг 100 болгон танаа дээр л ингээд инкетүүд ингээд гайд өгж өгнө гэх хүмүүс орж ирдэг л ажилд орох гэл.
Наач лар төвхтэй асуудал л та. Тэгээ одоо ч нөгөө залуучууд чинь юу болцсон? Нэг нь Монгол боловсрол эзэлсэн залуучууд зөндөө байна. Дээрэс нь гадаадд боловсрол эзэлсэн залуучууд. Хоорондоо юм ялгаатай. Гадаадд боловсрол эзэмсэн болохоор хэл усан сайн мөртлөө эх орноо юус бараг мэдэхгүй те. За Монгол боловсрол эзэлсэн нь болохоор хэл ус жоохон муутай ч гэсэн сэтгэл бол байдаг. Тэ гол нь одоо за та нар ч гэсэн ялгаагүй өстэй одоо 90-ад оноос 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдийг бол юм жоо ойлгоход төвхтэй байна. Харилцахад ч гэсэн хэл ус одоо тэр нэг өөрийг ярьж байгаа тэр жаргон агуулыг ойлгох төвхтэй. Тэгэхээр бол биднээс тэр үеийг бас жоохон сайн судлахгүй бол 10 жилийн дараа яг тедэртэй ажиллах гэдэг. Тэр хүмүүс чинь бас тэр хүмүүстэй бид нар ажиллана. Дээрээс нь тэр хүмүүс бидний жуулчд болох учраас яг энэ үеийг айгүй зөв мэдэрч ойлгох хэрэгтэй. Ер нь яг би бол залуучуудад бол жоохон хандлагын асуудлаа жоохон янзлаар юм шиг тий. Ажил их зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо чинь нөгөө нэг хүүхдийг одоо загинжуулахгүй, зоджуулахгүй, хүчрхийлэл үзүүлж болохгүй гэсээр байгаа. Айгүй төвхтэй болсон. Нэг үг хэлэнгүүт өөрөө гараал хүчдэг тийм байх юм айгүй төвхтэй. Одоо манай айрын төртөл тийм зовлон байна шүү. Айрын ч юм бол арай тусгай диктатуртай газар шүү дээ. Тэгээ одоо нөгөө зэрэгт ирж байгаа залуучууд нөгөө ээж аваасаа үг сонсож сураагүй хүмүүс чинь хүнээс үг сонсохоор асуудал гардаг юм байна л да. Хямралд ордог. Тэрнээсээ болоод буу зэвсэг барьж хүн рүү дайрч байна. Амиач хорлж тийм шиг байна те. Янз бүрийн асуудал гардаг. Тэгэхээр бол сэтгэл зүйн сайтай байх хэрэгтэй байна. Ялангуяа хандлагатай хүнтэй харьцах хандлага жоо өөрчлөө. Хааж ажилд орно л доо. Энэ зургийг харсан чинь Монголд нөгөө хамгийн боломжтой тээвэр Фургон 60 Jeep байна уу? Ер нь классик сонголтны аялалд явдаг Фургон байна. Нийт масс нь бол Фургон дээр төвлөрч байна. Яагаад Фургон дээр төвлөрч байгаа юм бэ гэхээр Фургон маань өөрөө ачаа одоо дац сайтай дээрэс нь нэг 7 хүн суулгаад явчихж байгаа. Тийм болохоор Фургон дээр төвлөрч байгаа. Фургоныг орлох одоо өөр машин болохгүй л шүү. Тэгээ хямд төсөр одоо шин нэг делегат ч юм уу эсвэл нэг Япон солонгосын машинтай явж байгаад хөдөө хээр өвдөрөх юм бол тэрийг бас тийм амархан засчих боломж бас баг. Фургоныг болохоор зүгээр нь хоёр малчин нийлж засчих байгаа. Тэгэхээр тийм нарийн мэдлэг шаарддаг юм шиг. Болохгүй түрээч явчих болно, хүр тэргээд хөдөлгөөч явчих тийм боломжтой юм болохоор фургон дээр би ч бас тэгээ өөрөө фургондоо хайртай л та. Жаахан тогтох муутай шороотоос орол. Гэхдээ Оросууд бас сайжруулах гал үзэл их шиг. Зургийг өөрөө дарсан өдрөө. Уг нь гайг бол дардсан шүү. Зарим нь бас манай ажилч дарнаа. Би өөрөө тэр зурганд байх юм бол манай ажилч дарсан. Өөрөө байхгүй бол би өөрөө дарсан гэсэн. Тийм үү? За энэ би нэг бичлэг байх хэрэгтэй тийм. Бичлэг нь зэрэг бичдэгнүүд. Уг нь бол яг би ч нөгөө нэг аялал маялд явахдаа бас нэг тухайн жуулчин муулчин бас баг хамт олноо нэг юу яат. Ийм аялал цуг явж байсан шүү гэж бичдгийг бас ингээд хийгээд аваад яваад идэх. Тэр нь зүгээр дараа нь хэдэн жилийн дараа үзэх бас гоё сонирхолтой. За энэ нэг Түргний уулан дээрээ гээд хасга түргний уулын нарийн амт байдаг. Хүн авираагүй нэг оргилд. Дуртач явахгүй учраас ингэж авсан шүү. За Уг явчихсан би өөрөө тайлбарлчихсан дөө. за би нэг уулан зайс хэсгийг үзүүлээд. За энэ одоо чинь хаана Энэ асгад түргний уул гэдэг одоо нөгөө асгатын мөнгөний орд гэдэг дуулан тариад байгаа стратегийн орд байдаг шүү дээ. Тэр уул. Тэрний одоо нарийн ам гэдэг газарт нэг хүн авираагүй нэг тийм оргил. Одоо энэ оргил дээр авираад гарсны дараагаар Зүчи гэдэг нэр өгсөн. Манай гангаамаа санаачилсан юм. Жуулчд болохоор яг манай гангач нь болохоор нөгөө гангаа пик гэдэг
оргилтой байхгүй. Орхиод дөрөвний ууланд. Тэгсэн нөгөө жуулчд надад одоо чи гарцээж алтраа гэд нэрлэж хэлдэг хэрэг. Үгүй тэгж болохгүй шүү дээ. Бас нэг тийм уул бол өөрөөр нэрлэхээр тийм нэр үнэтэй ч юм биш дээ. Чингис хаан биш. Хамгийн гол нь тэгж одоо зүч хайрхны одоо Чингисийн том хүүгийн нэрийг өгсөн. Энд гэхдээ ер нь бол дөрвөн хүүгийн нэрийг өгчээр тийм дөрвөн мондөг оргил байгаа байхгүй. Одоо энэ жилийн 6 сард бид нар 2 дахь оргил руу явах гэдэг бэлдэл байж бас нэргүүд юм байна. Тэгээд ямар нэртэй болох юм гарч чадвал нэр өгнө гарч чадахгүй бас өгч чадахгүй шүү дээ. За энэ хамгийн гол нь тийм нурддаг тийм цаг агаарынхын нөхцөл нь их эвгүй. Одоо нөгөө авирлалтын сезон их тийм богинтой оргил юм байна л дээ. Одоо энэ бичлэгэн дээр одоо та нар одоо энэ гангамаа нэг юм яриад байгаа. Тэгээд хатгаар одоо энд ангал байна гэдэг байхгүй. Тэгэхээр энэ ууланд явж байгаа гайд бол жишээ нь хаана ангал байгааг цасны өнгө хараад ялгадаг болчих юм бол та бас нэг тийм мэдлэгтэй болчихж байгаа. Ангалтай газар ч цасных нь өнгө нь өөрөдөг байхгүй. Тэгээ энэ яг манай эмэгтэй гайдууд ч бас их тийм ашралтай. Хэрвээ эрэгтэй гайд байсан шууд гიშгэн. Хүнийх нь нөгөө хүсийн онцлог. Хүсийн онцлог юм шиг. Гэхдээ яг эрэгтэй гайд бол эсвэл үсэрч гарнаас гიშгээд цөмөрснөгээ шууд татаад авчих. Эмэгтэй хүмүүс ч болохоор бас одоо жишээ гангамаа гэхэд ч бол жижиг шүү дээ. 60 ил хүрт юм уу гэдэг. Тэгээ 80 илтэй хүн ангал дургаач тэр хүн татчих авахд хэцүү юм. Тийм болохоор мөтгөө гарцсан хамаагүй байхгүй. Ер нь бол маш болгоомжтойгоо ингээд ангал дарах юм бол мөтгөөд гарцсан дээр шүү дээ. Уулан дээр мөтгөлөө хүмүүс гомдлохгүй л тав тийм. Тэгэхгүй тэгээд осноос нь гаргаад тавьчихсан за тэгэл ерөөсөн. Тэр хүн хүний тийм онцлог байд юм шиг. Хүний хүн хөв хүний юм чанар л тий. Зүчийн өргөл зурмаас нь 50%. Тийм асхат дөрөвний бол яг одоо энэний хойдлын нам дээр асхатын мөнгөний урхаа байдаг тийм байна. Энэ их гоё манай Монголын уулч бас нэг тийм явдггүй тийм. Монголд бол бас хүн авираагүй оргилууд цөөхөн бий. Энэ одоо бид нар нөгөө Алтан тавмаг дуул одоо нэг өвлөлийн авирал нөгөө аялал жуулчдыг уртсах нөгөө сезон уртсах дээр хийгээд байгаа ажиллахгүй. 4-5 дугаар сард бол бид нар Алтан тавмагтад цааны аяллуудыг авъя гэдэг. Хамгийн гол нь яагаад тэгдэг вэ? Цасны нөхцөл байдал айгүй тийм сайн. Одоо цаачдаг гэж ярьдаг. Тэгээ би бас одоо энэ жилээс нөгөө энэ цааны аяллыг дагахад бол өөрөө цанаар болгох сурлаа шүү дээ. Sky Resort дээр одоо энэ өвлжөнгөө л үзлээ. Тэгээд жоохон гулгасаараа тэрэндээ ирэмшээд Орос руу яваад тэр Горосополино гэдэг Байкалскийн цааны баазд очиж гулгаж үзлээ. Бас боломжийн сайхан газар байлээ. Тэгээд манай Sky Resort бас жижиг юм байна гэдгийг бас мэдчихсэн. Уг нь бол Sky Resort миний хувьд бол анх тэр нөгөө нэг ингээд хүн буудаг хамгийн анхны шатны зам дээр бурхан энэ хурдаа яаж гүйцдэг юм бол нөгөө цан чинь маний чинь авч тавих гээд ерөөсөө болохгүйс. Дараа нь одоо нөгөө Горосополино булгачаад цаныхаа бааз дээр очиж энэ одоо цан ямар удаа яваад байгаа. Тэгэж боддог шүү. Тэгэхээр ихтэй марц. Энэ дээр гулгаж байгаа хоёр цан чинь байгаа. Итали, Австрийн хоёр тийм бас нэлээд гайгүй хоёр уулын цан чинь. Тэгээ энэ хоёр хүн нэг осолцсон. Хөлөө оглсон баг. Тэгээ энэ хоёр хүн ямар алдаа хийсэн бэ гэхээр урд өдрөндөө яг хийсэн байхгүй юм. Энэ хоёр төр одоо бүргэдгээд оргил байдаг шүү дээ. Алтан таван бүгдүүлээ. Бүргэдээс бууна гэсэн багхгүй. Тэгэхээр та хоёр одоо бүргэдээс буух гэж байгаа юм чинь. Нөгөө уг нь бол бүргэдээс бууж байгаа хүмүүс одоо Александрийн мөсөн гол тал руугаа бууддаг. Энэ хоёр болохоор Гранигийн мөсөн голыг өгсөж явах гэсэн баг. Тэгэхээр та хоёр тэгэд хэрэггүй хаа. Авирах замаа үзээд авирах буух замаа үзчихэд буусан дэр юм биш үү гэсэн чинь. Бид хоёр 53 жилийн туршлагатай жаа чи дугаа бай гэж. Тэгэхээр хайчаад нөгөө төрийн тахилгатай ороо зугаал авчихгүй. Тэгэхдээ азар станц авсан. Станц аваад яасан чинь яг аваад нөгөө хурж явж алтраа гэсэн яасан бэ гэсэн чинь би унчлаа ирж аваарай гэдэг. Тэгээ бүргэд оргилын баг энэ дээр одоо энэ оргилаас бууж байгаа
унаж бэлтгийнхээ өмнө хийсэн бичлэг юм шиг. Тэгээ хамгийн гол нь энэ хоёр нь хоёулаа бас их тэнийг нэг нь нөгөө талаар богод нөгөө талаар бууцсан чинь нэг нь хоёр хүнийхээ одоо хаагуур яасныг ямар ч мэдэх мэдээлэл байхгүй дундаа ганцхан станцтай. Тэгээ яг нөгөө унсан хүн нь азар станцтай явсан болохоор би мэдсэн байхгүй. Тэгээд энэ хүнийг очиж бүргэд төрөглөөс аваад энд маргааш өглөө энэ хүнийг аваад явж. Тэгээд энэ чинь бөө ажил болж байгаа. Одоо тэр хүнийг ч очиж уулан дээрээс аваад буулгаж ирж байгаа. Дээрээс нь доошоо дахиад 10 хэдэн километр яваад нөгөө морь мал авцрах газар руу очиж хил дуулгаж. Тэгээ маргааш нь морь авцраад энэ нөхдүүдийг аваад тэгээ бууж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бас нөгөө мэдээлэлтэй айл гэдэг юм шиг одоо энэ дэр авирах байгаа буугаж байгаа замаа үдцсэн л бол тэр хоёр тэгж ослохгүй байхгүй. Зүгээр бааварснаас болоод тэгэл хүнд ч гэсэн ажлуудаа л өөрсдөө ч гэсэн нөгөө таашаад нь багтуулж байна. Тэ. 53 жилийн туршлага хэрэггүй. 53 жилийн туршлага ерөөсөө 5 секундын дотор будаа болж байгаа. Тэгээд намайг нэг шимжэнгөө алах болцсон да. Тэгээд чинь дээдлийн капас доошоо чинь дахиад дээшгээ өгсөн. Тэр ер нь бол яг ямар нэг бид түр хэлээдсэнтэй ямар нэг аваар осол болоход төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байхгүй яг ослоо аваарай төлөвлөгөөтэй тэгжээж л одоо тэр нөгөө компани хэрэг бизнесээ явуулах гэж байгаа бол яг тэрэн дээр л одоо компаниудын давуу тал харагддаг. Тэрнээс биш бүх аял сайхан яваад иж болдог байхгүй. Энэ өстө язын шүү гоё явж байна гэж сэтгэл ханамжтай яваад иж бол ганцхан ослоор харахад л тийм юм болдог. Тэрний дараагаар бид нар бас нөгөө асах төрөний уулын тэр анх авирсан тэрний зүчийн авиралтан дээр бас нэг хүний хөл ухарсан. Тэр яг яасан бэ гэхээр нөгөө бид нар нөгөө морин дагаа явж исэн чинь чулуу нураад хөлн дөгөрөнд гараалцсан. Тэгээд тэр хүнийг аврах ажиллагаа бас тэр бол Монголд бас хийгдсэн том л аврах ажиллагаанууд юм байна. Цастай уулнаас 3 цаг болгосон шүү дээ. Одоо энэ дээр байгаа хаад гүр хаш 10 минутаас л наанаас тийм энэ би дараа өмнө нь өнө дараа тэгээд тэр хүнийг бид нар уулнаас буулгахын тулд мишок хэрэгэлсэн. Одоо мишок одоо гуц мацыг хэрэгэлж байгаа ингээд чирж буулгаж. Тэр хүний чинь бид нар нэг уг нь бол нэг тийм хол биш 400-500 м газар 3 цагийн ажил болж байгаа. Эний өмнө энэ бас уулнаас ингэж буулгаж болдгий шүү гэдгийг бас яг нөгөө одоо бид нар бол зүгээр яг нөгөө онлын хувьд л мэдээд байдаг гэсэн болохоос биш. Яг нөгөө амьдрал дээр яг ийм аврах ажил өөрсдөө хийж үзээд. Гэтэ энэ аялал маань өөрөө тийм Дэвид Английн нэг уулчин залуу 26 настай. Яг амар сахалмал уулзсан. Бидний хувьд бол Монгол байдуудад тийм туршлагатай болж харагдах гэж сахлаа уулзтыг бацаа ирсэн. Тэнгүүтээ нөгөө хацаа чинь бомботой ингэсэн. За би танай аюулгүй байдлын төлөвлөгөө шалгах хэрэгтэй, эрсдлийн төлөвлөгөө шалгах хэрэгтэй. Хоёлаа үлгийн имлэгээр орно. Бид хоёр ч үлгийн имлэг төвөөж. За ууланд хүн ингээ хөд гарна ингээ гинтээд ирсэн тохиол та нар яг яаж ажиллах вэ гэдэг. Имлэг шалгаад байна. Бөө сүржгэж очингуудаа энэ уулна. Яг энэ болоод яг нөгөө төлөвлөгөөнийхээ дагуу явж байгаа. Тэр ястаа муу явтаа болж байна. Гэхдээ яг одоо муу ярих юм одоо хэлэх нааш. Гэхдээ тэр бас их нөгөө нэг туршлагатай биш нь яаж мэдгдсэн гэхээр ууланд авирахыгаа урд өдрөнд ном уншина. Гэхдээ тэр нь дандаа нөгөө аюулгүй хэсэг ном. Тэр их муу яртай юм гэсэн юм эсвэл мэддэггүй байсан юм одоо би л одоо ууланд авирахтаа ном уншиж авирдаг уулын бүр уулын гид тэгэд харсан. Арцсан багс. Тэгсэн чи энэ дээр бас нэг гоё хөгжилтэй юм болсон. Гангаа дээр нөгөө хоол идэх гэсэн. Жуучтай хоол бэлдээд байсан. Гадныхан бас их амин харагдаж байгаа. Тэгсэн чи нөгөө газын плитэгний доор газ хөрөнгөлөгдөө майхан дотор гал гарч байгаа. Тэгсэн чи гангаа чинь зүгээр сандрал би нөгөө хойдолд нээсэн чи. Сандрал майхныхаа амаар газыг хийх гараа шидэж байгаа. Нөгөө галтай хийх гал асч байгаа. Тэгэл ясаж жуулч нөгөөт шиг үсрээл гарна. Нөгөөтгөө чи нөгөө майхнаас холбоохгүй. Тэр чинь газ чи дэлбэр шүү дээ. Тэгэх юм бол майхан зайхан шатрах юм бол одоо ямар ч юм нөгөө дэмжлэггүй болно шүү дээ. Хонох газар.
Би ч нөгөө майхныхаа гараад хөл нүцгэн гараа шууд очоод өшгөлж хөл хамаагүй тэгж ийм холдуулж байгаа байхгүй. Тэгж бас нэг тиймэрхүү юм болчихсон. Энэ нэг нүдийн хөгжилтэй юм бол нэлээд болсон. Хөгжил. Тэгээ хөгжилтэй. Яг зүгээр гол нэг алдраа хөлтөөр хэлэх гээд байгаа мессеж нь одоо энэ салбарт ажиллах гэж байгаа эсвэл шинээр одоо компани байгуулаад жуулч авч байгаа залуучууд за шинээр орж ирж байгаа хинч байсан гэсэн төлөвлөгөөтэй тэгээ рискээ тооцоод бид нар чинь нөгөө алдраа хөлтөөс иржсэн. Зүгээр нэг мөнгөн дүнгээ харьцаал хэдэн доллар, хэдэн паунд, хэдэн евро болох юм байна одоо ингэж явуул юм болох юм. Рискээ тооцдоггүй. Хамгийн гол аюулч тэр байхгүй. Нөгөө бизнес эхлээд бизнес төлөвлөгөө гаргахтаа эхлээд мөнгө толдох ашгаа юм гаргаж. Тэгмэд ерөөс нүдэнд ашиг харагдаад мөнгө тоологдоод байхаас яг тэр бодит амьдрал дээр яг юу болохыг мэддэггүй. Яг тэгээ ашиг тоолцсон бизнес ч угаасаа явдаггүй байхгүй. Анх одоо энэ компаниг байгуулад сахилгоотонд орно шүү. Би ч одоо нөгөө менежер хийжсэн болохоор амар ихэд амархан санагддаг байсан өөрөө бизнес байгуулад явчих. Тэгээд яг эхний нэг 2-3 жил одоо ингээд ажилтны цалин байлын хүн ажиллаж байгаа цалин төлнө шүү. Тэнгүүд ингэдэг байл шүү. Эхний цалин яс буугасаа. Эхний цалин буугууд ажилтныхаа цалин тавьдаг. Тэгэхээр чинь тийм байдал бас 2-3 жил явна. Тийм болохоор бас ер нь бол санхүүгийн сахилгаттай байх хэвээр тэр үеийг бас туулж яж бизнес явуулдаг. Тэгэхээр ер нь бол бас тэрэн дээр бас их нэртэй баярлалтай шүү дээ. Тэгээгүй бол манай бизнес айл хэдэ бас замхраад алга болцсон. Би одоо нэг газар эсвэл уулын гайд ч юм дугуйны гайд ч юм игээл тэгээд өөрийгөө болгоод бол яваад байна л та. Бизнестэй бол нэг чинь бусдын өмнөөс хариуцлага хүлээж эхэлдэг. Бусдын өмнөөс санаа зовж эхэлдэг тий. Бусдыг хүмүүжүүлэх гэж үздэг. Өөрөө бусдын одоо яг хараат байдалд орчдөг болохоор бас их хэцүү. Тэгэхээр энэ үеийг яг туулж чадах сэтгэл зүйн зоригтой төвчөртэй тийм залуучууд ер нь бизнесээ эхэлсэн дээрээ тэрний ерөө яг тэгж чадахгүй гэж байгаа бол сайхан гоё ажилчин байх хэрэгтэй. Сайн ажилчин, сайн гайд, сайн чадварлаг ажилчин байх юм бол бас өндөр үн авна шүү дээ. Тэг өөрийгөө маш сайн одоо сургаж дадлгажуулж чадсан юм бол тийм өндөр мэргэжилтэнд бид нар бол өндөр үнээр л авдаг шүү дээ. Тэр бол бас амьдралтаа бас өөрийгөө гоё авчих том чадвар. За ерөнхийдөө миний асуулт байна. Болчлаа тань жирэн хэлийгсэн байгаа л. Нэвтрүүлсэн гэдэг чинь за танд тэдэн секунд үлдээ. Та сүүлийн үгээ хэлнэ үү? Сүүлийн үг гэж хэлэх надаас. Тэр чинь сүүлийн эцсийн ч шүү дээ. Нэг айхтар одоо хэлээд нас уулзалт гэдэг энэ том юутай болохоор би ч одоо хүн амьтантай яг ингэж яг ийм уулзалт нэрийн дээр уулзч үзэг болохоос сандардсан бай, толгомдсон бай бас хэцүү. Тэгээ яг одоо тийм идэт байх юм ч одоо бас алгадаа.